бүхэндээ одооноос эхлээд шоуны цаг киноны парт 2-ыг хүрэхэд бэлэн боллоо. Би энэ ханаа түрээд 2 дахь партаа нэлээд их удаачлаа уучлаарай үзэгчдээ. Намайг дэмжиж лайк дарж хөөрхөн комент үлдээсэн та бүхэндээ зөндөө их баярлалаа. Харин сөрөг хүмүүс минь үзэхгүй байх эрхээ өөртөө үлдээгээд эндээс гараарай гэж хүсье. За ингээд эхний партаа давчхан санацгаая. Сүнснүүдийг өөрийн ажилтан болгон удирддаг Ча Чоун болон дайчин цагдаа бүсгүй Сэлхий хоёрын хувь тавилан 10 жилийн өмнө цуврал аллагын нууц дээр огтлцсон билээ. Тэд далайн гүнээс амилсан жөтгөр тээж үнийг ангуучилж бас нэгэн үнэрч нохоо алгуулж түүнийг хайх ажилд цагдаа бүсгүй гар шамлан орсон. Гэвч Чоуны хэрэгт холбоотой гэж сэжиглсэн цагдаа Хэсүү Сэлхийгийн мөрөөр тэрэн дотносож манай элевчин залуугийн атаархлыг нь тултал хөргөө дамжсан билээ. Ингээд дараагийн хэсэг рүү орохоос өмнө сувгаа дагаж амжаагүй нэгэн байвал хурдхан subscribe хийж хонхоо тааруулаарай. Үүний дараа Айрис өөрийн дарга руу залгаж Чоун миний өрхөнд огт хуурцсангүй хэмээн дуулгана. Энэ бүхэн урдаас нарийн төлөвлөсөн башир зал байж таарлаа. Маргааш өглөө Чоуныг ажилдаа гарахад өнөөх алга болсон ухаалаг нохоод алгүй түүнийг алсаас ажиглан цогсон. Машин хөдөлмөгц нохоо араас нь хамаг хурдаараа ухаангүй гүйж гарлаа. Тэднийг телевизийн сувг дээр хүрэлцэн ирэхэд л Чоун нохоо өөрийг нь дагаж ирснийг сая олж мэднэ. Түүний үйлтон хаяхыг хүссэн ч арын суудлын 3 сүс түүнийг хитрхи хүүтэн сэтгэлтэй амтын юм хэмээн шүүмжлэнэ. Аргаа барсан тэрээр Сэлхий рүү залгаж нохоог олсноо дуулгалаа. Зураг авалт эхлэх төгсөн байхад гол хамтрагч Айрис сураггүй алга болсон тул найруулагч туйлын их сандарч байлаа. Харин эрен мөчөөд Сэлхийг орж ирэхэд өөр ямар ч аргагүй болсон найруулагч түүнийг элевчний хамтрагчаар шууд сонгож орхино. Өөрийнх нь хайртай айдол Айрисыг цагдаа бүсгүй оруулчихсан Жанжингоо маш их гонсоож суулаа. Гэтэл яг энэ үед Жанжины хурц нүдэнд нэгэн зүйл туснаа. Сэлхийгийн игэмний яс орчимд 7 бурхан одны хэлбэртэй маш нууцлаг бүдэгхэн гэрэлтэх мэнг харагдах нь тэр. Энэхүү тэмдэг Жанжинд туйлын танил санагдаж түүнийг гүн бодолд автуулна. Зураг авалт маш хурдтай эхэллээ. Компьютерийн гоц ухаантан Аароны арын нууц тусламжтайгаар бүх элбэний хэсгүүд маш амжилттай саадгүй үргэлжлэнэ. Үзэгчид баярлсандаа уулга алдаж, тайз тэр чигтээ нийжгэнсэн алга таашилтаар дүүрнэ. Элбэний төгсгөл хэсэгт Сэлхий агаар төөрн нисэж байсан бөгөөд түүний өмсөн гутал нь хитрхи сул байснаас болоод тэрээр дунчээгийн гарнаас мултраад доош унаж орхино. Яг экзэгтэй мөчөд Чоун урагш үсрэн Сэлхийг унахаас нь өмнө амжиж цээжиндээ татан авлаа. Үзүүлбэр амжилттай дуусны дараа л хүмүүс Жанжныг алга болсныг анзаарнаа. Энэ үед тэрээр гадаа ганцаараа алхангаа өнөөх 7 бурхан одны тэмдгийг тасралтгүй тунгаан бодсоор Сэлхийг урд насны хувилгаантай адилхан гэж гайхан бодсон ч удалгүй энэ бодлоо толгооноосоо авч хаяна. Ажлаа дуусны дараа манай хоёр далгүй нохоог хаян хаа сайгүй явсаар машины зогсоолд иртэл нохоо Чоун руу ухаангүй гүйж ирээд түүнийг хит хитэн тойрон эргэлцснээ урд нь суугаад өгөв. Нохооноос өгтлөө айсан элбчин маань гартаа барьсан цүнхээ унгааж орхино. Сэлхий далгүйг хар тамхи илрүүлэгч үнэрч нохоо байсныг гинэт саналаа. Нохоо энэхүү хариу үйлдэл нь Чоуны цүнхнээс ямар нэгэн хууль бус бодис үнэрцэнтэй холбоотой байв. Гэвч түүний цүнхэнд Айрсын өөрт нь өгсөн копиноос өөр юу ч байсангүй. Сэлхий энэхүү копиг нотлох баримт болгон шинжилгээний лаборатори руу яаралтай илгээв. Мөн хажуугаар нь элбэний газрын гаднах камерыг шүүж үзтэл туйлын аимшигтай зүйлийг олж харлаа. Хэрэг гардаг өдөр далгүй нохоо сонин үнэр мэдрээд Айрис руу тасралтгүй хуцаж дээш үлсэрч байснаас болоод Айрис болон түүний хамсаатнууд тэрхүү хөөрхийн нохоог зэрлэхээр хөнөөж нуусан байж таарав. Шинжилгээний хариу гарч кофеноос хориотой бодис илэрмэгц Хэсүү өөрийн багийг дагуулan Айрисын харьяалагддаг Entertainment компани руу шуурхаа дайран орсон ч хэдийнэ хоцорсон байв. Хин нэгэн тэдэнд урьдчилан мэдээлэл алдсан нь тодорхой байв. Ханан дээрх Айрсын постэр зургийг харан зогсох Хэсүүгийн толгойд өглөө Чоуны гартаа Айрсын цомгийг барьчихсан байсан дүр зураг зурсхийн орж ирлээ. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр Чоуныг энэ хэргийн гол хамсаатан мэдээлэл задруулагч гэж шууд сэжиглэж гарлаа. Чоун уурлаад би тэр Айрстай тэр л өдөр анх удаа уулзсан. Би хэрэг туслах гэж сайн санаа гаргасныхаа төлөө одоо гэмт хэрэгтэн болох уу те? Улс даяар гэмт хэргийн илрүүлэлтийн хувь хэмжээ яагаад юм доогуур байдаг нь одоо л ойлгогдлоо л доо. Химэн цагдаа нарыг басамжлана. Үүний сонссон Хэсүүч бас мөчөөгөө өглгөө өөдөөс нь хараад чиний тэр бахархдаг өвөө чинь
10 жилийн өмнө сэлхийгийн аавыг хөнөөсөн алуурчин гэдгийг би мэдчихээн. Өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэж амьдр. Химэн Чоуны эмзэг сэдвийг хөндөж тэр хоёр туйлын таагүй уур амьсгалтаагаар хоёр тишээ салан одлоо. Маргааш нь элевчин маань уурлаж тунинаа. Ер нь одооноос эхлээд сэлхийтэй ямар ч харилцаа холбоотой байхгүй. Эргүүлийн банкт ч дахин гарахгүй. Түүний энэ галзуурсан мэт уур хилэн арын суудлын 3 сүнсийг үхтэл нь айлгаж орхилоо. Аарон далгүй нохоон сүнсийг дагуулan салхилж явтал сэлхийгийн зогсож байсан газрын ойролцоогоор нохоог хөнөөдөх хамсаатан залуу машинтайгаа сэжигтэйгээр өнгөрөхийг олж хараад Аарон цаг алдалгүй мотоциклийн арын толийг ашиглан сэлхийд охиогно. Тэр нөхцөл байдлыг шуурхаа мэдэрч өнөөх золог нууцаар дагсаар хаягдсан хуучин үйлдвэрт ирнэ. Тэрээр үйлдвэрлүү сэмхэн нэвтэрч байгаа газрынхаа хаягийг хээсэлүү яаралтай илгээхээр уцаа гаргаж иртэл гай газар тороос гихчээр эсрэг талдаа баригдчихна. Ара энэ бүхнийг хараад Чоун луу заалгаж сэлхийд аюул тулгараад байгааг шуурхаа дуулглаа. Сэлхий үйлдвэр дотор хамаг хүчээрээ эсэргүүцэн зүхтгийг оролдож байтал гадаа машины тормос тасхийг чимээ гарлаа. Үүний дараа хаалга сахин цогсож байсан хоёр хамгаалагч залуу дотгош шидэгдэн унхан тэр. Манай элевчин хэргийн газарт хүрэлцэн ирж сэлхийг шуус холол би түүний хамтрагч нэ. Хэмээн сүрлэхээр зарлаад гэмт хэрэгтнүүдийг маш хүндчтэй өшөглөж гарна. Чоун хажуудаа байгаа сүнснүүдийнхээ юр бусын тусламжтайгаар урд нь хааж зогссон зэрлэг залуусыг хэлбэрхаа нам зохиодол байв. Гэвч дайснуудын тоо хитрхи олон байсан тул тэрээр хүч дутан газар унчхнаа. Үүнийг харсан Жанжин түүний ард гарч араас нь натхан тулааны мэхийг алхам малхмаар зааж өгөн удирдчихэв. Хөөрхийн нохоо далхи үртэл гүйжирэн тэдэнд тусалж үйлдвэр дотор бөөн үүмээ зодоонд игтлээ. Хэрэг бишсэнийг мэдсэн Айрис болон түүний дарга нар машина унаа зүхтгийг оролцсон ч машины түлхүүрийг нь Аарон хэдийнээ суглаад авчихсан байв. Сэлхий бол мэдээж чадварлаг цагдаа учраас хүлээснээсээ гармагц гэмт хэрэгтнүүдийг хэлбэрхаан буулгаж чадна. Бүх зүйл ингээд дууслаа, гэмт хэрэгтнүүдийг бүрэн дарлаа гэж бодож байтал гаднаас өөр нэгэн зэрлэг залуу гинэт гүйж орж ирээд Чоуныг том модоор маш хүчтэй цохиод унахчихлаа. Яг энээгзэгтэй мөчөд үйлдвэр дотор буунду тасхин. Хээсүү өөрийн багийг дагуулan ирснээр бүх луурчдыг газар дээр нь баривчилж чаднаа. Өөрийнх нь амийг аврахаар ам өрсөн ирсэн Чоунийг хараад сэлхийгийн сэтгэл туйлаас их хөдөлж тэр үнэхээр дулаахан, сайхан сэтгэлтэй залуу юм аа гэж бодсоор Чоунийг гэрлүүн хүргэж өгөхөөр дагаж ирнэ. Гэвч манай хүүтэн царайт элевчин залуу би чамааг аврах гэж биш зөвхөн Жанжин сүнсийг бурхан болохын тулд л ирсэн юм. Буруугаар битгий ойлгоорой. Гэвч сэлхий түүний энэ хатуу үгийг огт таасангүй. Учир нь ямар ч байсан Чоун түүний амийг аварсан нь үнэн байлаа. Сэлхий Чоуны шархыг цэвэрлэхээр шархны наалд хайж зочны өрөө рүү ортол шүүгэн дээрээс Чоуны таалалд өгсөн өвөөгийн зургийг гинэт олж харлаа. Тэр зургийг хараад өөрийн ирэхгүй зочирдож аавынх нь нөхөлд буруутгагдсан өнөөх оргодол бөө бол түүний өвөө байсныг ухаарад нүдэндээ нулимс цээлэгнүүлсээр гэрээс гүн гарлаа. Өвөөгийнхэн зургийг хараад явсныг мэдсэн Чоун маш их шаналж учраа мэдэхгүй гайхаж хоцорно. Тэрээр насан туршдаа бусдад тус болж явсныхаа хариуд хилэс хэрэгт гүтгэгдэж харамсалтайгаар өөд болсон хайртай өвөөгөө иргэн саналаа. Бусдад туслах ямар хэрэгтэй гэж ямар ч үн цэнгүй хэрэггүй зүйл гэсээр тэрээр дахин ухаарч өвөөгийнхөө замаар явж бөө болохгүйг шийдвэр нь улам бүр хатуурв. Уур нь хөрсөн Чоун бөөгийнхөө бүх багаж хэрэгслээ хайрцаглаж аваад харшийнхаа хаалганы гадна шууд гаргаад шидчихнэ. Маргааш нь Чоун энэ харшийг бүр мөсөн зарж хотын захын тосгон руу нүүх гэж байгаагаа гинэт хэлэхэд үүнийг сонсон 3 сүнс болон Жанжин нар бүгд маш хүчтэй эсэргүүцэж гарна. Мэдээж Жанжин бурхан болохын тулд Чоуныг сэлхийтэй хамт байлгаж буйны оноо цуглуулах туйлын зорилготой байгаа шүү дээ. Тэднийг яагаа мэдэхгүй мухардалд ороод байж байтал хаалганы хонх дурлаа. Бөө гүмүү Чоуны аюулгүй байдал санаа зовсондоо тусгаалan хоол бэлдэж ач охин ээжигээр дамжуулан илгээсэн байв. Ээжи Чоуныг хоол нүүх гэж байгааг дуулаад туйлын их бухимдна. Учир нь тэр Чоунд багасаа хайртай байсан мөгөө түүнтэй ойрхон байх гэж сөүлд сая л нэг ирэхэд ийхүү салах болсондоо гомцсон хэрэг. Гэвч Чоун шийдвэрээсээ боцохгүй гэдгээ мэдгдсэн тул тэрээр ууралсаар гараад явчихна. Түүний гартал хаалганы үүдэнд байшин үзэхээр ирсэн нэгэн залуу асуу таарнаа. Чоунд гомцсон ээжи тэдэнд энэ байшин дотор маш олон аимшигтай сүнснүүд байгаа шүү. Аваад хэрэггүй дээ хэмээн худал хэлнэ. Худалч гэжтэй үнэн л дээ. Азар байр зуучлагт руу маш ухаалаг, ярианы чадвартай байсан тул хосуудын эргэлзээг тэр доороо төрүүлж гэрээ байгуулахаар ширээний ард суулгаж чадна. Гэвч яг гэрээнд гарын үсэг зурах игзэгтэй мөчөд эндээс нүхийг огт үсэхгүй байгаа 3 сүнс байшиндаа үүмэн дэгдэж эхэлнэ.
Гэрийн гэрлүүд гинэт анивчиж цонхны хөшигнүүд өөрсдөө аимшигтайгаар савчин хөдөлж гарлаа. Тэдний энэ үйлдэлийг нуухын тулд чөөн өөрийгөө бөөгийн удам гэдгээ ашиглаж ямар нэгэн шалтак хэлэхээр оролдож байтал сүнснүүд дээд давхраас баахан хүүхэлдээнүүдийг тэдний дээрээс унгаж орхино. Үүнд туйлын их айд сандарсан зуучлагч залуу олон нөгөө хосууд хашгиралдан харшаас ухаан жолоогүй гүйж гарцгаана. Элвчний уур туйлдаа хурч арга буюу сүнснүүдтэй сэлхийтэй үүсгээд бүү тэрхүү ээдрээтэй хэцүү харилцааныхаа тухай элен далангуй тайлбарлахаас өөр аргагүй болно. Түүний яриаг сонсон Чанжин сэлхийг урд нь үүрэг гүйцэтгэж байгаад ам өргөцсөн өнөөх зориг цагдаагийн охин байсныг сайн нэг олж мэдээд энэхүү хатуу харамсалтай хувь тавиланд гүнээ шаналж бөө гүмүүдээр очиж зовлонгоо хуучлан сэтгэлээнэ. Чөгөө өнгөрсөн дүүхийг бүр мөсөн мартаж амгалан тайван болох гэж байтал энэхүү үүлийн үрийн гисгээл яг ийм эцэгтэй мөчөд ирнэ гэж зүудэлсэн ч үгүй байсан юм. Өнгөрсөн насандаа хийсэн алдаагаа засаж бурхан болохын тулд тэрээр бүтэн 2000 жилийн турш цуцалтгүй буян хурааж маш их хөдөлмөрлсөн тул одоо ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй байлаа. Удаан бодсны эцэс Жанжин нэгэн зорилготой бас зоригтой алхам хийхээр шийдэж сэлхийгийн гэрийг зорино. Тэрээр бүсгүүд 10 жилийн өмнө жохом юу болсон тухай бүх үннийг хэлхийг хүссэн ч харамсалтай нь жирийн хүмүүс сүнсний дууг сонсож чадахгүй байлаа. Сэлхий өөрийг нь огт сонсохгүй байгааг ухаарсан Жанжин хажуу дахь компьютер дээр нь үннийг шивж үлдээхээр оролдоно. Гэвч насаараа технологиос хол байсан хөгшин сүнс учраас компьютер ч ашиглаж мэдхгүй. Баахан үг бичиж буцааж устгасаар байгаад эцэст нь зөвхөн "Би дараа дахин ирнэ" гэсэн хитгэн үгийг л арай гэж үлдээж амжина. Гэртээ эргэж ирээ Жанжин Аароноос сэлхий зориул загтал бичигтэн туслахыг гуйнаа. Гэвч тэд бичиж устгасаар бүтэн 3 цаг өнгөрсөн ч загтлаа дуусгаж чадсангүй. Аароны төвчээр эцэстээ барагдаж Жанжинд уурлаж гарна. Тэрээр сүнсний дуу хоолой тодорхой нэгэн давтамжинд уралд орж хүнд сонсогдох боломжтой гэж үзээд хамтдаа эхлээд дуршиж үзэхээр тохирно. Маргааш нь Чөөн өчигдрийн хэргийн талаар мэдүүлэг өгөхөөр цагдаагийн эсдэг ирнэ. Түүний гадагш гартал сэлхийтэд яг нүр тулан таарна. Тэд уулзмагц сэлхий "Би танаа өвөөг 10 жилийн өмнөх хэргийн гол буруутан гэдгийг мэдчихсэн" гэхэд тэрээр ач хүүгийнх нь хуваар өвөөгийнхөө өмнөөс уучлалт гуйх ёстой гэж үзэж байсан ч өвөөгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж итгэдэг байсан тул уучлалт гуйхаас эрс татгалзаад түүнд "Манай өвөө биш. Чиний аав ч өөрөө буруутай. Чиний аав өөрөө манай өвөө дээр гүйж очиж алуурчныг барихад туслаач гэж гуйснаас болоод өвөөгийн минь миний ч амьдрал тэр чихтэй сүрчихсэн" хэмээн үннийг хэлнэ. Гэвч энэ нь сэлхийгийн дарга Чанхогийн сонсноос тис өөр байлаа. Сэлхий даргадаа илүү итгэдэг байсан учраас "Харин ч танаа өвөө өөрийнхөө хайнга анзаараагүй байдлаас болоод тэрхүү хэрэг гарсан штэ" гэж зүтгэсээр байв. Энэ үеэр Жанжин Чөөвний хаалганы гадаа гаргаа шидчихсэн байсан бөөгийн бүх багаж хэрэгслийг нь гэрт нь буцааж оруулна. Тэрээр өвөөгийнх нь тэмдэглэлийн дэвтрийг нээтэл дотроос нь нэгэн хуучин зураг унхан тэрээр зургийг яаран авч сээжиндээ нуун. Жанжиныг эргээд хартал хажууд нь маш их туйлдсан ядарсан царайтай Аарон зогсож байлаа. Олон цагийн уйггүй судалгааны эцэст Аарон хүн болон сүнсийг хооронд нь шууд яриулдаг юр бусын орчуулагч төхөөрөмжийг саяны бүтээж чаджээ. Аарон Жанжинд уг төхөөрөмжийг хэрхэн ашиглахыг дэвчээртэйгээр зааж өгөхөд тэрээр баярлсандаа хөөрөн хөвөлцөж байв. Нөгөө тал сэлхий сэтгэлээр туйлын их унаж амьдралд зарим зүйлийг зөвхөн өөрийнхөө бодлоор шийдэж дүгнэж боддоггүй гэдгийг ухаарнаа. Бүсгүй дарга Чанхоо дээрээ очиж тухайн жил чухам яг юу болсныг наривчлан дахин тайлбарлаж өгөхийг гуйна. Дарга Чанхоо эхлээд түүнийг тандах гэж хэдэн үг хэлсэн ч тэрээр заавал сонсохоор зүтгэсэн тул 10 жилийн өмнөх худал түүхийг түүнд зориулан ярьж өглөө. 10 жилийн өмнө бид алуурчныг барихаар төлөвлөж байтал Чоуны өвөө гинтхэн тарин шившлэг барьчихсан хэргийн газар руу дайраад ороод ирчихсэн. Тэр үед нөхцөл байдал маш аюултай болж чиний аав тэр бөөгийн амийг аврах гэж байгаад харамсалтайгаар ам өргөцчихсэн юм шүү дээ хэмээн зохиомл түүхээ урсгана. Сэлхий дотроо баахан эргэлзээ тээсээр гэртээ харнаа. Түүнийг өрөөндөө ортол ширээн дээр нэгэн хачиргалтай хар хайрцаг байлаа. Тэрхүү хайрцаг гинэтхэн хүн шиг яриад эхлэхэд сэлхий үхтлээ зочирдноо. Энэ бол Аароны бүтээсэн хүн сүнс хоёрыг холбох төхөөрөмж нь байлаа. Уг төхөөрөмжийг дамжуулан Жанжин Чөөвний хэлсэн үг үнэн бөгөөд тухайн жил сэлхийгийн аав өөрөө бөөгөөс тусламж гуйж ирснийг нь баталнаа. Яагад гэвэл Жанжин тухайн үед бөөгийн биед орж аавтай нь хамт хэргийн газарт очисон түүхийг нэгэнгүү ярьж эхэлнэ. Тэртээ 2000 жилийн турш Чагийн удам Жанжин Чөөгөмтэй хамт нэгэн аимшиг чөтгөрийг гинжлэн хамгаалж ирсэн түүхтэй байжээ. Гэтэл нэгэн өдөр өнөөгч чөтгөр гинэтхэн лацнаасаа мултран цутаж хорвоо ертөнцөд аимшиг дүүмэн дэгдээж гарлаа. Тэрхүү чөтгөр бүтэн сарны цуврал аллагын жинхэнэ хэрэгтний бид
шууд шургалан орсон байна. Үүнийг мэдсэн Сэлхигийн аав болон Женжин давцсан Сагамбо хоёр уулыг даван хэрэгтнийг мөрдөж эхэлжээ. Тэд хамаг хүчээ шавхан зүтгэсээр өнөөгч хөтгөр хүний амин энергийг сорж байхыг нь газар дээр нь илрүүлв. Яг энэ нэгзэгтэй мөчөд тэдний араас сэм дагж явсан Чанхо альтарж унан чөтгөрийн анхаарлыг өөр дээрээ татчихлаа. Чанхог аюулд орсныг харсан Сэлхигийн зоригт аав чөтгөрийн хөл рүү шууд бууцанд буур нь хөрсөн чөтгөр эргэж харан аав руу улаарын дайрчээ. Айцсандаа хүлэгдсэн Чанхо хажууд нь чичрэн цогсоос өөр юу ч хийж чадсангүй. Азар Жанжин сүнстэй бөө цагтаа амжиж тарин шившлгээ унснаар Сэлхигийн аавын амийг аварч чадав. Эцэст нь тэд чөтгөрийн сүнсийг буцаан вааранд хийж лацдсан ч Жанжин Чойгүн хамаг хүчээ алдаж ухаан алдан унснаар Сагамбо таринтай туузыг Чанход өгч вааран дээр наахыг хүссэн ч аимшигт ваарнаас үгтлээ айсан Чанхо ойртоос ч татгалзан. Сэлхигийн аав хүнд бэрцэн байсан ч хамаг хүчээрээ босож ирж нөгөө таринтай туузыг вааран дээр нааж орхино. Гэвч хэдийгээр вааран түгжигдсэн ч чөтгөр бусдын ухаан санааг удирдах хязгааргүй хүчтэй хിവэрэ байсан юм. Чөтгөрт авсан нөгөө алуурчин залуу гинэт босож ирээд Сэлхигийн аавыг том чулуугаар маш хэрцгийгээр цохиж амийг нь хохиров. Ухаан орсон алуурчин өөрөө ч хийсэн хэрэгтэй үгтлээ айж нөгөө ваарыг шүүрэн аваад далаан зүг ухаангүй гүйсэн араас нь хөөсөн Чанхо түүнийг хавцлын ирмэг дээр тулгаж амжина. Энэ үчид чөтгөр алуурчны ухаан санааг дахин өмүүлж эхэлнэ. Чанхо хамаг зоргоо шавхан гохоод арж алуурчин цусан улаан сарны гэрэл доор хавцлаас далаараа унаж орс сургуу алга болжээ. Бүх үннийг хэлж дуусаад Чойгүн өөрийнх нь нууж байсан хуучин гэрэл зургийг гаргаж ирэхэд тэр зураг дээр Сэлхигийн аав Чоун бас өвөө Сагамнаар хамтдаа зогсож байлаа. Зургийг харсан Сэлхи саяны үннийг ухаарч нулимсэн цувраад тогтсонгүй. Олон жилийн дараа тэрээр аавынхаа үхлийн ард нуугдж байсан аимшигт үннийг бүрэн гүйцэд олж мэдсэн нь энэ. Энэ хооронд Чоун бүх үл ойлголцол тайлагдсаныг мэдсэн ч өөрийнхөө бардам зангаас болоод Сэлхи рүү залгаж зөргөлөхгүй эргэлзэж сууна. Гэтэл Аарон хөөрхийн нохоод альгүйний үзүүний зүйлтийг зүгжигсэн өрөөнд орж ирэхийг хараад Чоуны толгойд гинт нэгэн ухаалаг төлөвлөгөө орж ирнэ. Маргааш өглөө тэрээр далгүйгийн булшин дээр эртлэн очиж Сэлхи болон нөгөө жаахан хүү нохооныхоо сүнсийг Деважинд одуулахаар залбирахаар ирэхийг нь хүлээж зогсно. Буцах замдаа тэр хоёр бүр мөсөн эвлэрнэ. Бүсгүй хуучин шигээ цоглог ирш хүчтэй байгааг харсан Чоуны нүүрэнд инээмсэглэл тодорч тэрээр байшингаа зараад хол нөх бодлоо бүр мөсөн орхиноо. Яг энэ мөчид нэгэн харанхуй өрөөнд өнөөх далаангүнээс амилсан чөтгөр тээжүүн толинд харан биеийнхээ цусыг цэвэрлэж байлаа. Түүний хажуугийн баан дотор үрз болон бусад зэрлэг багж зэвсгүүд хэвтэнэ. Утсангүй тээжүүн маш цэвэрхэн хослол өмсөөд тэрхүү харшийг орхин одлоо. Ханан дээр нь тэрхүү харшийн жинхэнэ эцдийн гэр бүлийн зураг өлгөөтэй байх бөгөөд тэрээр хашаан дотор алхаж явахдаа ямар нэгэн зүйлд тээглэж орхив. Доош хартал өвсөн доороос үний гар цухууж байх нь тэрээр үүнийг маш тайвнаар буцааж булаад цааш алхлаа. Гүүрэн дээгүүр доглон алхаж явах үед холгүйхэн Чоун Сэлхийг суулгаад машина унан өнгөрнө. Тэчүүн тэр хоёрын энергийг шууд мэдрээд эргэж харахад түүний царай нь туйлын аимшигтай хүүтэн инээмсэглэл тодорно. Өөр нэгэн нартаа сайхан өдөр эхэлж мөнгөнд өгтлээ дуртай манай элевчин ч өнөөдөр маш хачирхалтай зан гаргана. Тэрээр маргааш болох маш их ашиг орлоготой сурчлагын зураг авалтын саналыг шуудхан цуцалж хувцсны өрөөр орж эргүүлд гарахад зориулсан хамгийн гой хувцсыг шилж сонгон эхэлнэ. Тэрээр өөрийгөө өмөрч "За, би зөвхөн Жанжин сүнсийг хурдан буйны оноогийн дүүргэж бурхан болохын тулд ингэж байгаа юм чинь" хэмээн үгэлнэ. Тэрээр хувцсны шүүгээгээ хичнээн ухсан ч өөртөө таалагдах гой хувцас олж чадаагүй тул шинэ хувцас авахаар гадагш гарлаа. Түүнийг дэлгүүрээс буцаад гэртээ ирэхэд үүдэнд нь бөөгийн ач охин Ийж дахиад хүлээгээд зогсож байх нь тэр. Ийж Чоунтэй заавал гэрлэн хэмээн зөрүүлсэн ч манай залуу түүнийг эрс шийдэмгүй няцаана. Чоуны энэхүү хүүтэн хүндийн харьцааг харсан Ийж өөрийн цандаг цагдаа Ёнрол дээр очиж тусламж хүснэ. Түүний гол зорилго нь Чоунтэй өдөржин хамт байхын тулд сайн дурын эргүүлийн багт яаж игээд нэгдэх явдал байлаа. За тэгээд тэр шөнө бүгдээрээ цочны өрөөнд цугласан байх бөгөөд Жанжин хөлийнхөө хумсыг авч суунаа. Гэтэл хайчилсан хумсных нь хилтэрхий санамсаргүй үсэрч хажууд нь нүүрэндээ масаг тавиад хөвтөж байсан Чоуны нүүрэн дээр яг очиж туслаа.
Аараа үүнийг нь хараад гайхаж Хүмүүс ихэвчлэн чухал үйл явдалтай үед нүүрэндээ маск тавьдаг. Манай босс өнөөдөр яагаад ийм сонирн байна аа? хэмээн лавлав. Чоун өөрийнхөө гадаад өрхөнд эндүүгийн анхаарал хандуулж байлаа. Тэрээр өөрийгөө өмөрч Жинхэнэ од хүн үргэлж төгс харагдах ёстой байдаг. Хүн бүр супермаркет орохдоо ч аятайхан харагдах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч маргааш би сэлхийтэй хамт эргүүлд гарна. тэднийг инхүү хуучилж байтал сэлхий задгаж маргааш хүүхдийн цэцэрлэг дээр цагтаа ирж багийнхантайгаа уулзаарай хэмээн санууллаа. Чөөн олон нийтийн ажилд дургуй тул дургуйцах гэтэл сэлхийгийн уцтны цаанаас баярлаа гэж хэлхийг сонсон. Жанжины нүд тэр дороо сэргээд явчихан тэр. Буйны оноонд улаарсан жанжин өнөө хүн сүнс холбодог төхөөрөмжийг яаран шүүрч аваад чөөнийн өмнөөс шууд зөвшөөрч орхино. Тэгээ зогсохгүй түүнийг үг хэлүүлэхгүй гэж дөнгөж сая хөлийнхөө хүмсийг авч байсан тэр бохор гараараа хамыг нь таглаад орхиноо. Энэ дүр зургийг харсан дуужийг нь оройн үсэнд босго шахна. Маргааш нь чөөн маш цэвэрхэн ганган хувцлаж ирсэн ч хүмүүсийн дунд огт цогцолгүй харагдаж байлаа. Өнөөдрийн тэдний даалгавар бол зүгээр л тусламжийн цагаан будаа зөөх ажил байсан бөгөөд чөөвний хитрхи гангалсан хувцс нь энэ газарт яавч тохирохгүй байгаа нь харагджээ. Яг энэ үеэр ээжээч бас эргүүлийн багт нэгдсэн бөгөөд цагдаа Янрол түүнийг яг сүүдэр мэт хараасан дагна. Ажил эхэлмэгц манай эрхэм илвчин залуугийн жинхэнэ залхуу зан хөдөлж ганцхан шуудаа будаа өргөхдөө л хамаг байдгаараа үглэж гарнаа. Гэтэл хажууд нь сэлхий мөрөн дээрээ 3 шуудаа будааг зэрэг тавьчихсан, гартаа ч юм барьчихсан. Маш хөнгөн алхаж байхан тэр. Хитгэн ормын дараа хамагч чадлан барагдсан чөөвн газар цун амарч байлаа. Үүнийг харсан Минок гих бүсгүй зүгээр л дүр эсгээд жүжиглэж байх шивтэй. Химээ түүнийг шүүмжилж орхино. Сэлхий чөөвөнд хандан үнэндээ Минок бол маш баян хүн. Гэрлээд ердөө хитгэн сар болж байгаа ч энэ хавийн уул тэр чигтээ түүний эзэмшил байдаг штэ. Гэвч бүх асуудал яг үүнээс л эхэлсэн байж таарна. Нэгэн нөлөө бүхий баян эр Минокийн энэ газрыг худалдаж аваад том барилга барихыг өгтлээ хүсэж байжээ. Тэрээр зах зээлийн үнээс хавьгүй өндөр үн санал болгосон ч Минок газраа зархаас эрс татгалзаж байлаа. Газрыг нь яаж игээд булааж авахын тулд өнөөх шуналтай хүүхдийн эмнэлэг дээр очисон ч тэр хиндэж бууж өгөхийг хүссэнгүй. Завгүй өдрийн төгсгөл Минок бүгдийг нь хоолн дурлаа. Чоун сэлхийгийн ууж байсан Маколыг хараад тэрхүү хямдхан дарсыг дотроо гоочилж байсан ч ганцхан балгаж үзээд л ухаалдах шахнаа. Энэ дарс түүн дэндүү амттай санагдсан тул тэр өөрийгөө барьж чадалгүй зогсолтгүй ууж гарлаа. Нүүр нь уу улаан болчихсон байсан ч манай элвчин залуу Би огс согтоог байна. химээ зөрөдөлсээр байв. Үүнийг сонсон Минок Чоунээс жижигхэн илб үзүүлэхийг нь хүснэ. Тэрээр аяг тавг ашиглан савхыг агаарт гинт алга болгох элбийн анх удаа үзүүлв. Тэрээр дараа нэгэн аяг авч дээрээс нь зөөлөн үлээтэл аягны ёроолоос маш урт цаасан тууз араасаа хүүрэн гарч ирлээ. Цугласан олон энэхүү гайхалтай элбнийг хараад нийжгэнд л алга ташиж тэдний хүлээн авалт маш халуун дулаан баяр хөөртэй уур амьсгал дунд өндөрлөнө. Буцах замдаа үл ялаг согтсон залуумаа сэтгэлээ нээж Наад шиг үргэлж хүйтэн хүндий авдаг хүн сэлхий шиг ийм ирж үжтэй зоглог бүсгүйтэй танилцаж хамт байхдаа маш их аз жаргалтай байдаг нь үнэхээр гайхмаар шүү. химээ ам алдаж орхиноо. Үүнийг сонсон сэлхийгийн дотор дулаацаж баяр хөөрөөр дүүрч байв. Тэрээр чөөвөнд эргүүлийн багт нэгдэж хамт явж байгаад нь шин сэтгэлээсээ дахин талархна. Хажууд нь явсан жанжин чөөгөм буйны сэнсээ нээж оноо нь улам бүр пууж мэт өсөж байгааг хараад баярлсандаа дээш хүрн ниснэ. Тэрээр түүний гараас маш чангаар гинэт татаж өөр лүгээ аажхан харуулад дөхөн. Өөрийгөө бусдыг хайрлаж чаддаг гэдгээ батлахыг хүссэн мэт нүдрүүн ширтгэд хорвоо ертөнц тэр чигтэл зогсчихсон мэт уянгалаг уур амьсгал бүртлээ. Гэртээ харсан хойнооч сэлхийгийн зүрх хүчтэй зохилж сэтгэл нь огт тайвширч өгсөнгүй. Яг энэ үеэр тэдний дунд үүссэн хачиргалтай энергийг мэдэрсэн жанжин нэгэн чухал зүйлийг ухаарч зочирдно. Тэрээр сэлхийг урд насных нь чуна гүнжийн хувилгаа мөн гэдэгт бүрэн итгэлтэй боллоо. Гүнжийн хувилгааныг олмогцоо жанжин манай элвчин чоуны урд насны жинхэнэ хэн болохыг ч бас багцаалан тааварлаж амжина. Маргааш өглөө чөөн толгоо нь хагарах гэж буймит хүчтэй өвдөлтөөр гинцэрлээ. Тэрээр зүүдэндээ өөрөөс нь болоод нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй аймаа өргөдөж байгааг харсан бөгөөд хачирхалтай тэр бүсгүйн царай сэлхийтэй маш адилхан байв. Үнэн хэрэгтээ сэлхий чөөн хоёр урд насандаа бие биедээ ухаангүй хайртай хосууд байсан бөгөөд дуусаагүй тэрхүү хайрын хувь тавилан тэднийг энэ насанд дахин учруулсан байж таарлаа. Энэ бүх өнгөрсөн түүх тэдний дундах ээдрээтэй хувь тавилангийн гол загналаа жанжин чөөгөм өөрөө байлаа.
Мэдээж тарьсан эзэн нь өөрөө хэрэгээ дуусгах ёстой гэдэг шиг жанжин гартаа буйны сэнсээ бариад энэ нас нь тэдний дуусаагүй хайрын түүхийг гүйцээгт нь чин сэтгэлээсээ туслахаар хатуу шидэв. Нөгөө талд цуврал алуурчин Тэжүн нүдэ нийтл толинд нэгэн аимшиг чөтгөрийн дүр төрх харагдлаа. Тэжүн өөрийнх нь би яагаад ийм аимшигтай болж хуурсанд гайхаж чөтгөр яагаад зөвхөн өөрийг нь зовоогод байгааг ойлгосонгүй. Гэтэл чөтгөр түүнийг шууд газарт хүчтэй шидэж орхив. Үнэн хэрэгтээ чөтгөр Тэжүнийг сонгосон шалтгаан нь тэрээр чөтгөрт автахаасаа өмнө нэгэн согтуу хүний хамаг хөрөнгийг хулгайлж байсантай холбоотой байв. Тэрхүү шунал муу үйлийг нь ашиглан чөтгөр Тэжүнээ бий шурглан орж тэр шөндөө өнөөх согтуу хүнийг шууд хөнөөчихсөн байж. Одоо түүнд амьд үлдэхийн тулд өөрийн бие чөтгөрт бүр мөсөн даатахаас өөр сонголт үлдсэнгүй. Чөтгөрийн нүүрэнд туйлын зөвүүн инээмсэглэл тодорлоо. Энэ бол зөвхөн эхлэл байв. Үйл явдал цааш үргэлжилэхэд супермаркетад нэгэн жаахан охин дотроо юм чигсэн цүнхээ хиндэж өгөхгүй хэмээн чангаар тэрэн зогсно. Касч охиныг дэлгүүрээс юм хулгаалсан гэж сэжиглэж байлаа. Асуудлыг шийдэж чадаагүй ажилтнууд цагдаа дуудснаар Сэлхий Ёнрол хоёр хэргийн газар чуурхаа ирнэ. Охины үүргэвчийг нээж үзтэл дотор нь багцаараа дүүрэн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл байх нь тэрэ. Сэлхий охинд ямар нэгэн хүнд зовлон тохиолдсныг гадарлаж айжуухан тайвнаар асуудал охин Эгчид маань энэ хэрэгтэй. Тэр үүнийг авах мөнгөгүй учраас хүүхдүүдээс ичээд гэрээсээ ч гарч чаддгүй юм. Дүү охин аргаа барсандаа эгчдээ туслах гэж дэлгүүрээс хулгай хийсэн нь энэ байв. Энэхүү зөрөх зүсэм түүхийг сонсон Сэлхий шууд гүйж очоод өөрийнхөө мөнгөөр маш олон ариун цэврийн хэрэгсэл худалдаж авч өгнө. Холгүйхэн зогсож байсан жанжин энэ дүр зургийг хараад гүнзгий санаа алднаа. Олон зуун жил өнгөрсөн ч Сэлхий урд насных шигэ тийм дулаахан, сайхан сэтгэлтэй хിവэрэ байсанд тэрээр үнэхээр бахархаж байлаа. Гэвч Сэлхийд бүх хохирлыг төлөх хангалттай мөнгө байсангүй. Яг энэ мөчөд офицер Хээсүү ирж тэдний өмнөөс бүх мөнгийг төлж туслана. Хамтдаа инээ төр болон алхаж хагас өдөр хамт гадуур гарахаар тэд болцоо товлоноо. Яг энэ үеэр тэдний хажуугаар мотоцикл хурдтай өнгөрөхөд Хээсүү Сэлхийг шууд өөрлөгөө татан хамгаалж орхино. Тэр хоёрын ийхүү дотн байгааг харсан жанжин тэдний харилцааг яаж игээд дундуур нь таслахаар хатуу шидээд яаран гэртээ гүйж ирнэ. Тэгээд гурван сүнстэйгээ нийлж агаад човгонд зориулсан хайр дурлалын тусгай зөвлөгөөний багийг байгуулна. Тэд бүр үзүүлэн слайд бэлдэж чөвөнд бүсгүй хүний сэтгэлийг яаж татах вэ? Хэрхэн сэтгэнэх вэ гэдгийг заахаар гарнаа. Сангуу хэлэхдээ зүгээр нэг царайлаг залуусаас илүү сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг романтик залуус охид үхтлээ дурладаг юм. Гэтэл нөгөө дуучин өөрийнхөө тэнэг түүхийн жишээ авч чөвөнийг ер нь ачиг царайны гоо сайхны хагалгаанд оролдоо хэмээн тэнэгтэж гарлаа. Сүнснүүдийн хэлсэн нэг ч үгэнд итгэх аргагүй байсан тул чөвөн уурлаад өрөөнөөс гарах гэж байхад жанжин урагш алхан маш чухал мэдээллийг шоунд дуулганаа. Тэрээр Өнөөдөр Сэлхий Хээсүүтэй ярилцаж байхдаа дэндүү найланхаа дотн харагдсан шүү. Сэлхий түүний үг болгоныг маш анхааралтай сонсож байна лээ дээ. Хэдийгээр чөвөн гаднаа огт тоогоогүй байгаад дүр үзүүлсэн ч өрөөндөө ороод жанжны хэлсэн романтик үгсийг толны өмнө ганцаараа тасралтгүй сургуулж гарнаа. Маргааш нь тэрээр Сэлхий Хоёулаа өнөөдөр кино үзэх үү? Гэвч Сэлхий би маргааш хүнтэй уулзах болзоотой хэмээн шууд татгалзаад орхино. Залуу сандарсандаа нөгөө сургуулж байсан романтик үгсээч мартаж Сэлхийгийн өөдөөс Хамт кино үзье. Кино үзье л дээ гэдэг үгийг яг робот шиг тасралтгүй аимшигтайгаар давтан хэлсээр байв. Үүнд бүрэн зочирдсан бүсгүй айснасаа болоод ямар нэгэн шалтак хилэн түүнээс цухтаад одно. Гэвч манай элевчин залуу өөрийгөө харилцаандаа маш том ахиц гаргачихлаа хэмээн эндүүрээд барахгүй өөрийнх нь хэлсэн романтик үгсэд уяраад зугтчихлаа гэж андуурч байлаа. Яг энэ үеэр өөр нэгэн газар чөтгөрт автсан Тэжүн доглон алхсаар Минокиг хорлохоор нууцаар дэлгүрлүү нэвтэрнэ. Харин Сэлхий Минокиг эргүүлдэ ирээгүйг анзаараад нөхөрлөө залгаж лавтал түүнийг хүнд бэртэж эмнэлэгт хүргэсэн тухай аимшигт мэдээг олж дуулна. Ажлаа дууссаны дараа түүний нөхөр гэртээ ирэхэд эхнэр нь хэдийнэ шалан дээр цусан дундаа ухаангүй хэвтэж байж уг нь тэдэнд үс хонзон санах ямар ч дайсан байхгүй бөгөөд цорын ганц маргаан нь өнөөх газрын асуудал байсан тул Сэлхий үүнийг газрын мафийнхны хийсэн ажил хэмээн шууд хардаж гарнаа. Дэлгүүрийн үүдэнд хяналтын камер байгааг мэдсэн тэрээр цаг адалтгүй хамт олондоо мэдээлж нөгөө сэжигтэй мафийн залуусыг яаралтай барьжлахыг үүргэлнэ. Яг энэ үед чөвөн эмнэлгийн өрөөрөө шагааж хартал ухаангүй байгаа Минокийн сүнс үхлийн элчтэй маргалдаж байхыг олж харна. Чөвөн шууд гүйж очоод
Минок одоохондоо амьсгалж байна шүү дээ. Бүр мөсөн өхөөгүй байгаа тул үхлийн элч яг одоо ирэх журам байхгүй дээ. хэмээн шаардлаа. Ингээд тэд хүчээ нэгтгэн үхлийн элчийг түр хугацаанд хүн явуулж чадна. Сүнс болсон Минок Чоунд хандан үнэндээ намайг хөнөөхийг хүссэн өөр нэгэн хүн байгаа. Тэр хүн бол жинхэнэ чөтгөр гэж шимчв. Гэвч сэлхий түүний хажууд ирээд хичнээн их асуусан ч Минок өнөөх тээчүүний жинхэнэ хэн болохыг илчлэхээс эрс татгалцнаа. Яг энэ мөчөд нөхөр нь эмнэлгийн өрөөнд орж ирэн нулимс туслуулан уйлахад Минокийн сүнсний царай улам бүр шаналж өвдөлттэй бит болж хуурна. Гүн гүнзгий шаналсан Минок эцэст нь өөрийг нь ийм болгосон жинхэнэ алуурчныг хажууд нь уйлж зогсоо өөрийнх нь нөхөр мөн гэдгийг Чоунд заан хэлж тухайн шүн болсон аимшигт үйл явдлыг нүдэнд харагдтал нь ярьж өглөө. Учир нь хэрэг гардаг шүн тээчүүний бийтгч өтгөр Минокийг хөнөөхөөр ирсэн ч нөхрийг нь ажлаа тараад гэртээ ороод ирмэгц яаран цугтсан байна. Гэвч цугтгийнхаа өмнө чөтгөр нөхрийнх нь дотроос яг өөртөө нийжлэхэн шунал муу мухай энергийг мэдэрсэн тул байгаа шууд өөрчлөнө. Шунал чөтгөр нөхрийнх нь хамаг энергийг сорж ухаан санааг нь өмүүлээд яваад өгсөн байж. Чөтгөр явсны дараа нөхөр нь Минокийг чи ер нь тэр хүүхдийн эмнэлгийн хажуугын газараа зах зээлийн үнээс өндөр үнээр зарж хоёулаа өөр газар айтай тухта амьдрий л да гэсээр ятгаж эхэлсэн байна. Гэвч тэрээр нөхөртөөгөө учрахаасаа өмнө хүүхдүүдтэйгээ хамт орон гэргүү тэнэж явсан гашуун амьдралаа дуртаад үгүй би үнэндээ хүүхдүүдтэй дахин хизээж тийм амьдралаар амьдруулахгүй тул би хамаг цусаа юулж байж энэ газрыг худалдаж авсан штэ. Би хизээж энийг зарахгүй хэмээн зөрүүдэлсэн байна. Тэдний маргаан ширүүсэж нөхөр нь гүнзгий санаа алджээ. Тэгснээ нөхөр нь маш тайвнаар гартаа биелийн өмсөж урьдчилан бэлдсэн том модыг гаргаж ирээд эхнэрээ анзаараагүй байх яг тэр акшнд толгоор нь маш хэрцгийгээр цохоод унгаасан байж таарлаа. Үнэн хэрэгтээ тэр залуу Минокто гэрлэхээр шийдсэн анхны мөчөөсөө л түүний хөрөнгийг хууль ёсны дагуу завшиж аваад цугтах нарийн төлөвлөгөөгөө боловсруулчихсан байж тэгээд түүнийг газраа зарахгүй гэж зүтгэх болгонд дотроо шүдээ 100 төвчж байгаад эцэст нь ийхүү цус тааллага үйлцсэн бөгөөд нүүрэндээ наалцсан цусыг ямар ч гимшилгүйгээр арчиж зогсноо. Гэвч хачиргалтай нөхрийнх нь хэрэгэлсэн өнөөх цуст мод газрын мафийнхны офсоос нотлох баримт болон гинт олджээ. Одоо үннийг тогтоох цорын ганц арга бол хяналтын камерыг дахин наривчлан шүүх байлаа. Цагдаа нар үүнийг хилэлцэн завгүй байх хооронд хажууд нь үхлийн элч дахиад зогсож байгааг хэн ч анзаарсангүй шүү. Үхлийн элч Минокийн сүнсийг гинжлээд шууд яваад явах гэж байтал Чоун дахин урагш алхаж түүнийг зогсооноо. За тэгэхээр журам ёсоор бол оршуулгын үйл ажиллагаа дуустал бүтэн 3 хоног хүлээж байж сая сүнсийг там руу авч явах ёстой үсттэй. Энэ бол тамийн хууль биш гэж үү? Гэ зандраад орхиноо. Үхлийн элч ч үүнийг сонсоод Үгүй яах вэ? Тийж буруу биш байна л да. Гэхдээ би ажлаа хурдан дуусгах хэрэгтэй байгаа тул аваад явах хэрэгтэй байна. үүнийг харсан Чоун тактикаа өөрчилж үхлийн элчийг албан ёсоор хахуулдаж эхэлнэ. Тэрээр гэртээ үхлийн элчид зориулсан маш тансаг дахлын ширээ засаж амттан бэлдсэн байгаагаа дуулахтал үхлийн элчийн нүүрэнд тэр дороо баяртай нэмсэглэл тодорч түүний гэрлүү ухаан жолоогоо төрүүлээд гүйчихэн тэр. Чоун Минокийн сүнсийг аврахын тулд ийхүү зүтгэж байхад харшийн зочны өрөөнд үлдсэн 3 сүнс айсандаа тал тийш зүхтаж одлоо. Гэвч Жанжин Битээ санаа зов. Та нарын хэнд ч гар хүрэхгүй заа юу? гэсээр тэднийг тайвшруулна. Хачирхалтай Жанжин үхлийн элчийг хармагцаа. Түүнийг өөрийнх нь эртний дотны найз байсныг сайн нэг таньж тэд баяр хөөртэйгээр өнгөрсөн үеэд урсан хөөрөлдөнө. Жанжины найз гэдгийг ч мэдсэн 3 сүнсч там руу ачигдахаас айсан байдлаасаа бүр мөсөн салнаа. Тэд угаасаа бие биенээ мэддэг байсан тул Жанжинаар зуучлуулан үхлийн элчийг яаж игээд цаг хожиж өгөхийг нь гуйлаа. Энэ хооронд тэд Минокийг хорлсон жинхэнэ хэрэгтнийг заавал хуулийн өмнө аваачхан амлана. Үхлийн элч Чоуны удирдлагад буй 3 сүнсийг түр хугацаанд зөндөн орхиор зөвшөөрсөн ч тэдний ажлын гэрээ дуусмагц шууд там руугаа авч явах болно гэдгээ хатуу санууллаа. Илвчин маань баярлснаа илэрхийлэгч завгүй яаран дахлын ширээгээ заснаа. Гэвч түүнийг тарин уншиж ёслол үлдэж эхэлтэл үхлийн элч дундуур нь таслан зогсоочихн тэр. Одоо цагт ийм хуучирсан тахлыг битгэхгүй. Харин бяцлагтаа халуун ногоотой будааны боо байвал ямар вэ? Би ер нь бусад орчин үеийн амттай хоолнуудаас л идэн шүү. Тэгхэн тэрээ энэ үеэр сангуун дахлын жимснүүдийг үрж тайхад үхлийн элч царайгаа дахиад хуурчихв. Би насан туршдаа айлын лир идгээс үхтлээ залхаж байна. Одоо зөвхөн үнэтэй ховор жимснүүдийг л зоогддог болсон. За юу. Хоолоо идэж дуусчаад үхлийн элч бүгдтэй салга ёс хийж Минокийг авахаар эмнэлэг рүү буцахаар бэлдэж байлаа.
Гэтэл Жанжин санамсаргүй ам алдаж буй мэт дүрсгэн. Өө нэрэ, дөнгөж сая захиалсан пиццанд 4 давхар бяслагтай гэсэн шүү дээ. Гэд хэлчихнэ. Бяслагтай пицца гэх үгийг сонсоод үхлийнлж арааны шүлсэн асгарч пиццаг бүр мөсөн идэж дуусгахаар түүний гэр дахин саатахаар болно. Яг энэ үед цагдаагийн хэсэгт сэлхий Минокийн нөхрийг нь урд нь заллингийн хэрэгээр ял идэлж байсан харт үгийг нь олж мэднэ. Сэлхий Хээсүг нөхрийг нь яаралтай гол сэжигтнэр татахыг нь шаардаж байлаа. Гэвч түүний урдны хэрэг болон одоогийн хэргийн хооронд бүтэн 10 жилийн хугацаа ангал байсан тул үүнийг нөхрийг алуурчин гэдгийг батлах шууд нотлог баримт болох нь хангалтгүй л байв. Сэлхийгийн уйггүй гуйлтын дагуу Хээсү арга буюу түүнийг дагуулan хяналтын камерыг дахин шалгахаар явсан ч хачирхалтай хэрэг гарсны дараа нөхөр нь дэлгүүрээс гарахдаа гартаа ямар ч зүйл бариагүй хоосон байлаа. Маргааш нь Сэлхий эмнэлгийн өрөөнд ирж хяналтын камерын бичлэгийг Чоун болон Минокийн сүнсэнд үзүүлнэ. Нөхөр нь гартаа юу ч барилгүй хоосон гарсан байтал хэрэгт хэрэгэлсэн өнөөх цус мод яаж дэлгүүрээс алга болоод мафийнхны офсоос олддог билээ. Чоун үүнийг тунгааж байгаад нөхөр нь ер нь гарцаагүй гаднаа нэгэн нууц хамсаатантай байж таарна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Чоун үннийг олохоор Сэлхийг дагуулan дахин дэлгүүрт ирлээ. Тэр хоёр нөхцөл байдлыг ажиглаад Энэ муу хяналтын камерын харахгүй үнцгийг зориуд ашиглаж байгаад аллах хийсэн цустай модоо том цүнхэнд хийгээд гадаа хүлээж байсан хавсаатанда дамжуулсан байж л таарна. химэн таамагланаа. Түүний гол зорилго нь мафийнхныг хэлс хэрэгт гүтгэх явдал байж. Нөхөр нь урд хаалгаар зориуд хоосон гарч хяналтын камерт өөрийгөө буруугүй гэдгийг бичүүлж үлдээсэн байх бөгөөд түүнийг явсны дараа мафийнхан зэвсэг барин дэлгүүр үүмэн тарихаар ирсэн байж таарна. Харин нөгөө хамсаат нь мафийнхны офост өнөөх цус модыг хэрхэн аваачиж нуусан бэ гэвэл тэдний дотор нөхрийнх нь танил байсан хэрэг. Азар ухаалаг Аарон нөхрийнх нь араас сэм дагаж явсаар түүний найзуудтай ярьж буй чатыг нууцаар хуулбарлан авч амжжээ. Газраа зарсныхаа дараа дээд зэрэглэлийн тансаг амьдралаар амьдрын хэмээн догдолж буй нөхрийнх нь ярианы бичлэгийг Чоун Сэлхий рүү шууд илгээнэ. Энэхүү дууны бичлэг нь нөхөрт эхнэрээ хөнөөх хангалттай шунал сэтэл байсныг бүрэн баталж байлаа. Мөн тулаанч дүнчээ урьдчилан хорих төв рүү нууцаар нэвтэрч баривчлагдсан мафийн залуусаас байцаалт авч чаднаа. Тэрээр Вампал гэх нэгэн залуу тэдэнд мөнгө өгч яг оройн 4 цагт Минокийн дэлгүүрт мод барин очиж үүмэн тарихыг үүрэгцэн тухай маш чухал мэдээллийг олоод авчихнаа. Одоо нөхрийнх нь нууц хамсаатан бол Вампалгийгч мөн болох нь хөдлөхүү батлагна. Гэвч зөвхөн энэ сэжүүрүүдээр хэргийг шүүхэд шилжүүлэхэд нотлох баримт дутмаг хэвээрээ л байлаа. Сэлхий гэмт хэрэгнүүдээр хэргийг нь яаж өөрсдөр нь хүлээлгэх вэ хэмээн толгоогоо гашлахаж сууна. Ингээд үхлийн элчийн өгсөн 3 хоногийн хугацааны сүүлчийн өдөр хаяанд ирээд байлаа. Аарон нууцаар нэгэн залжин арга сэднэ. Тэрээр хүний нүд хуурах тусгай линз ашиглаж Минокийн хүзүүний артерийн судас дээр силикон химээх арьснаа орхино. Эмч амьсгалын аппаратыг шалгах яг тэр агшин Аарон аппаратын гуурсыг нууцаар хааж хавчснаар эмч түүнийг албан ёсоор амьсгал хурааж өгсөн химээн оншилж эхнэрээ өгчглээ гэсэн хавханд бүр мунсан унсан нөхөр баярлсандаа тэр дороо өнөөх хамсаатан луга яарн залгаж газраа яаралтай зарахын тулд тэднийг нь зочид буудалд уулзахаар тохиролцчихв. Нөхрийг нь яриаг нууцаар сонсож байсан манай хоёр тэднийг даган уулзах газарт хүрэлцэн ирлээ. Чоун сүнснүүдийнхээ тусламжтайгаар өрөөнд доторх үйл явдлыг шууд дамжуулан үзхийн тулд яг хажуугийн өрөөг нь зориуд захиалан орсон боловч буудлын өрөөний сүлжээ туйлын муу байж таарна. Сүлжээн тасалд нь тогтворгүй байсан тул Чоун хамгийн сайн барих цэгийг олохоор өрөөнд доторх хамаг булан тохойг ухаж гарнаа. Эцэст нь тэрээр орон дээр хөвтөх үе дуу чимээ хамгийн тод сонсогдож байгааг нь олж мэднэ. Түүнийг орон дээр хөвтмөгт Сэлхий түүнтэй хамт хөвтөөд шууд дамжуултыг хамт сонсхийг хүснэ. Энэ агшинд манай элвчин залуугийн зүрх нь ухаангүй мэт маш хурдтай зохилж тэрээр хажуудаа байгаа Сэлхий рүү үе үе сэмхэн ширтэнэ. Яг энэ үед дээд давхрын өрөөнд нөхөр нь гэрээнд гарын үсэг зурхаар сууж байлаа. Гэвч сангуу нөхрийг нь гараас бариад хамаг бичгийг нь сараачулж, бүр гарыг нь удирдан Вампалын нүүрэн дээр дур мэдэн зураг зуруулж эхэлчихв. Үүнтэй зэрэгцэн дүнчээж бас нууц ажиллагаанд орж тэр хоёр хүнийг ухаан санаандгүй бүжиглүүлж гарнаа. Хажууд нь байсан гар утас энэ бүх хөгжилтэй дур зургийг тасралтгүй бичиж байв. Яг энэ мөчид офицер Хээсү өөрийн багийн хамт өрөөнд гинэтхэн дайраад ороод ирхэн тэр. Хээсү болон Вампал хоёрыг хэрцгийгээр зодтолдож байх яг тэр эзэгтэй агшныг ашиглан нөгөө шуналт нөхөр өрөөнөөс шууд цухтаад гарчихв. Нөхцөл байдал биш эцнийг харсан Чоун Сэлхий хоёр түүний араас яаран хөөн.
Айцсандаа хүлэгцэн нөхөр хаашаа зугтаа мэдэхгүй буудлын дээвэр рүү ухаан жолоогүй гүйж гарлаа. Азар сэлхий түүнийг хараад унахаас өмнө татаж аврахаар урагш тэмүүлв. Гэвч Чоун энэ дур зургийг харах яг тэр агшинд түүний толгойд урд насных нь аимшиг дүр зураг дахин зурсхийн ороод ирхэн тэрээр сайн нэг ухаан орж сэлхийг унахаас нь хамгаалж тас тэрсэн боловч хамаг хүч нь барагдсан тул өнөөх шуналт нөхрийг дээврээс унахаас аварч чадсангүй. Эцэст нь дээврээс унсан нөхөр амьд үлдсэн ч тархиндаа хүнд бэртэл авч бүр мөсөн ургамал мэт болон хэвтэрт орчихноо. За өнгөрсөн 3 хоногийн хугацаанд Жанжин Чөөгөө мөхлийн элчийг саатуулахын тулд хамаг байдгаа шавхаж маш их зүйлийг золиослсон байна. Жанжин түүнд зөвхөн амттай хоол, ундаа авч өгөө зогсохгүй. Түүнийг дагуулад тоглоомын талбай орж мөргөлддөг машин болон савлуур дээр хүртэл хамт тоглож хамаг цагаа үрсэн байна. Тэрээр Эртний дотны найздаа хүүхэд насны дурсамжийг нь сэргээж өгч байна шүү дээ. гих шалтгаар үхлийн элчийг намсаан цамхаг руу хүртэл чирч гарганаа. Тэд бүр уулын орой дээр гарч хосууд шиг хайрын цооч хүртэл хамтдаа зүгээ дамжжээ. Жанжин хамгийн сүүлийн мөч хүртэл төвчээртэйгээр тэмцэж үхлийн элчийг ялах гэсэн хор шарыг нь зориуд хөдөлгөнө. Тэрээр Чоунийг гэмт хэрэгтнийг барьж дуустал үхлийн элчийг саатуулахын тулд бөлөөрөө бөмбөгийг бүтэн 30 мянган удаа газар тунгалгүй өшөглөж тислээ. Тэд яг энэ мэтээр цаг хоцоор далайн гүнээс амьсан чөтгөр тээжүүнийг баригдах хүртэл төвчгээр зүтгэж байв. Үндэ бүх үннийг мэдсэн үхлийн элч Жанжины энэхүү үнэнч зүтгэлтэй занг өндрөөр үнлэн магтлаа. Ингээд Минокийн хэрэг амжилттай шийдэгдэн тэр. Багийнхандаа чин сэтгэлийн талхлаа илэрхийлчгээд Минок үхлийн элчийг даган хорвоог орхихоор бэлдэж байв. Тэрээр бүгдтэй салахаас хийхдээ сэтгэл нь дэндүү хорогдож байлаа. Яг энэ мөчөд ургамал мэт хэвтэрт орсон нөхрийнхэн сүнс эмнэлгийн өрөөнд гинт орж ирж эхнэрийнхээ үххийг өөрийн нүдээр харахаар зэвүүнээр зогсож байв. Хитгэн хормын дараа үхлийн элч өөрийн амьд ба үхэгсдийн дэвтрээ нээж харна. Журам ёсоор бол сүнсийг там руу авч явахаас өмнө үхлийн элч талигаачийн нэрийг заавал 3 удаа чангаар дуудах ёстой байв. Гэвч дэвтэр дээрх нэрийг хармагцаа үхлийн элч маш их гайхан цочирдлоо. Учир нь тэрхүү өөхөх ёстой хүний нэр Минок биш, харин түүний шуналт нөхрийн нэр болон хуурсан байж таарлаа. Үнэн хэрэгтээ Минокийн тусалж байсан хөөрхий жаахан хүүхдүүд түүний амны төлөө нууцаар бурхан залбирч байсан бөгөөд тэдний чин сэтгэлийн залбирал нь гайхамшигыг ийхүү бүтээж нүгэлт нөхөр нь хийсэн хэрэгийнхээ зохих гисгэлийг ийхүү амсаж байв. Минок гимлгийн орон дээрээ нүдээ аажихан нээж амьд сэрлээ. Сэлхүү энэхүү гайхамшигт үйл явдлыг нүдэрээ үзээд баярлсандаа цурхран уйлж Чоунийг магш чангаар тэврэн авахд түүний хувьд бусдад тусалж амьд насыг нь аврахын тэрхүү жинхэн баяр баясгалан амьдралдаа анх удаага мэдэрсэн нь энэ байлаа. Гэртээ харсан хойноо тэрээр Жанжин Чөөгөөмтэй хамт суун дар суун. Жанжин бүтэн 10 жилийн турш амсаагүй байсан архиа өнөөдөр ийхүү албан ёсоор эвдэж Чоуны таалалд өгсөн өвөг дурсан сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй. Жанжины хэлсэн чин сэтгэлийн үгсийг сонсоод Чоун насан туршдаа бусад тусалж явсан өвөөнхөө тэрхүү агуу үйл хэргийг сэтгэлийнхээ гүнд саяныг ойлгож ухаарна. Яг тэр шөнө нэгэн залуу эмэгтэй хоёр аав ээжийн гэрийн гадна маш чангаар хашгиран уйлж байсан ч хинч хаалгаа нээсэнгүй. Яг энэ мөчөд тэдний ард өнөөх амьсан чөтгөр зэвүүнээр зогсож байв. Утсангүй чөтгөр тэндээс холдох замдаа гудамжны том дэлгэцээр гарч буй Чөөвүний сурчлагыг олж харна. Бүтэн 2000 жил өнгөрсөн ч чөтгөр түүнийг тэр дороо таних өөрийн цус төшөө авалтын төлөвлөгөөгөө албан ёсоор эхлүүллээ. Мөн энэ шөнө Чөөвүн сэлхий хоёрын зүүдэнд 2000 жилийн өмнөх урд насныхан төрөх ижилхэн үзэгдэв. Зүүдэн Чөөвөнтэй яг адилхан залуу сэлхийтэй усны тусал мэт адилхан бүсгүн хуруунд хайрын бөгж зүүж өгч байлаа. Тэд яг нэг цаг хугацаанд нэгэн зэрэг энхүү хачиргалтай зүүдийг зүүдэлсэн бөгөөд сэлхий унтаж байхдаа хурууга урагш нууцхан сунгаж байв. Гэнэт сэлхий орондоо чангаар хашгиран сэрж өөрийгөө зүгээр л нэг хар дарчлаа хэмээн бодно. Гэвч энэ хачиргалтай зүүднээс хойш Чоуны толгооноос тэрхүү бөгж зүүж өгч буй романтик дүр зураг огтхонч гарсангүй. Нэгэн өдөр тэрээр өөрийн гол өрсөлдөгч элбчэнтэй хамт ярилцлаганд орж байтал нөгөө элбчин нь би нинжуцу буюу эмэгтэй хүнийг өөртөө татах нууц ухааныг сурснаас хойш огттой үнэндээ болцох амжилтын хувь маань бараг 120% хүрсэн гэсээр бардам хэлнэ.
Үүнийг сонсон илвчний маань сонирхол туйлдаа хүрч ярьслага дуусмагт сэлхийгийн сэтгэлийг татахын тулд үрсэлдэгчийнхөө арын өрөөнд сэмхэн нэвтэрч нууц мэхийг нь сурахыг гуйна. Мэдээж нөгөө илвчин тийм ч амархан зааж өгөхийг хүссэнгүй. Тэрээр түүнийг дараагийн том шоуны төгсгөлийн гол байр сууриа өөрт нь тавьж өгөхийг шаардна. Сэлхийгийн итгэлийг яаж игээд олж авахын тулд манай залуу энэхүү хүнд нөхцөлийг арга буюу шууд зөвшөөрч орхилоо. Буцах замдаа чөөн маш их тогдолж машина унангаа нөгөө заалгасан сэтгэх мэхийг ганцаараа тасралтгүй сургуулж явна. Гэвч тэрээр яг энэ мөчид сэлхий Хесүтэй хамт гадуур болцож байгааг огтхонч гадарлаагүй байлаа. Азар түүний үнэнч туслах гурван сүнс тэр хоёрын араас сэм дагаж алхам бүрийг нь хянаж байв. Хесү сэлхийд сэтгэлээ илчлэхээр уургагш дөхөх тэр агшин тулаанч дуунчээ. Гүйж очоод Хесүгийн амнаас нь маш хүчтэй мушгаад хажчихлаа. Сэлхий Хесүгийн ирүүг гинт мултарчлаа гэж андууран сандарсандаа царайлуун тулж очин шалгаж эхэлнэ. Тэр хоёр бие бинийгээ маш дотноор ширтэлцгээд уур амьсгал туйлын романтик бөгөөд хачирхалтай болоод явчихлаа шүү. Сэргэлэн Аарон энэ дур зургийг гар утснараа шууд зургийг нь дараад чөөн лөө илгээж орхичихв. Үүнийг харамгцаа тэрээр ухаан нь балартаж гартаа барьж байсан эмэгтэй хүний сэтгэлийг таних уу гэх номоо газарт алдаж орхино. Тэрээр гаднаа огт хамаагүй надад хамаагүй гэж үжиглэж байсан ч уур нь хурч тэсэлгүй шууд босон тэдний байгаа кофений газрыг зорино. Тэр үед Хесү сэлхийд боолонг хэрхэн тоглохыг биеэрээ зааж дэндүү татан байгааг харсан чөөн харцандаа шууд эргээд алхах гэтэл гай газар доороос гихчээр бөөгийн ач охин ийжиж бас тэнд байж таарад түүнийг буцаагаад чирээд оччихно. Ийж тэднийг дуудаж дөрвүүлээ боолонгийн тэмцээн хийх сонирхолтой санал тавилаа. Эхний үе шатанд Хесү бүх оноог түгж түүний юр бусын чадвар бүгдийг алмааруулж орхино. Үүнийг харсан чөүнд ирэх сэтгэл зүйн дарамт улам бүр нэмэгдэж тэрээр хамах хүчээрээ бөмбөгийг шидсэн ч бөмбөгөнд байруугаа чодлгүй замын хажуугийн хашлаг руу шууд өнгөрөөд орчихлоо. Дараагийн уюудад ч тэрээр яг ижилхэн бүтлгүүтэж олон нийтийн өмнө шившгээ тарина. Бүр халтарч газарт маш эвгүйгээр унаж нүрээхийг газаргүй боллоо. Тоглоомын дунд үеэс байдлыг ажиглаж байсан жанжин чойгөм нөхцөл байдлыг аврахаар гурван сүнсээ дагуулan шууд талбарт гарлаа. Дараагийн үед чөөн бөмбөгийг яаж чидсэн хамаагүй байнууд бүгд тасгийн унаж эхэлнэ. Учир нь ухаалаг Аарон яг цагийг нь олж өөрийнхөө шидийг ашиглан боулингийн бүх кегийг газар дунгаж байсан хэрэг байлаа. Хэрв тулаанч дүүчигийн арын нууц тусламж байгаагүй бол чөөн Хесүд бүрнүс нь бот нэргүүлэх байв. Хесү тэдний энэ башир үлдэг бараг л илрүүлэх шахлаа шүү. Дараа нь Хесүгийн ээлж ирж түүний шидсэн бөмбөг яг гол шугамар байрууга маш хүчтэй тавшина. Гэтэл сангуун гүйж очоод бөмбөгийг нь хөлөөрөө шүглөөд хажуу тийш нь зайлуулчихсан тул Хесү нэг ч оноо авч чадсангүй. Энэхүү сонин дүр зургийг харсан сэлхий чөүнийг ямар нэгэн байдлаар элбэ ашиглаж луур хийж байна гэж гадарсан ч юу ч хэлсэнгүй. Эцэст нь жанжин өөрөө хөдөлгөөр шийдэв. Тэрээр хамаг юр бусын хүчээ шавхан чөүний шидсэн боулингийн бөмбөгөнд хүчтэй шид зохиотл бөмбөг боулингийн талбайг шууд нэвт зохиж асар том нүх гаргаад зогсчихлоо. Цугласан олон мэл гайхаж нүдэндээ ч итгэж чадсангүй. Тэмцээн хачиргалтайгаар өндөрлөж Хесү чоовныг тусдаа дуудаж уулзаад Би тун удахгүй сэлхийд албан ёсоор гэрлэх санал тавьж чин сэтгэлээ илчлэх болно гэдгээ хатуу сануулв. Чөөн уурсандаа шууд явахыг хүссэн ч цаанаас нь гурван сүнс олон жанжин нар түүнийг хамах хүчээрээ шавдуулж өдөөж өгсний хүчин чөөн урд насны нөгөө хайрын бүгжний хайрцгийг шүүрэн авч сэлхий рүү хамах хурдаараа гүйн. Гэвч бүх зүйл хэдийнэ оройтсан байлаа. Хесү сэлхийгийн урд өвдөг сөхрөн өөрийн нандин сэтгэлээ нэгэнд илчлээ дамжжээ. Тэр хоёрын гар гараа чангаар атгалтан зогсоог харсан илвчин маань гартаа барьсан бүгжний хайрцгаа тас атгасаар туйлын их гомдол цөхрөнгөө баран тэндээс эргэж алхлаа. Яг энэ мөчөд цагдаагийн дарга чахооч бас гэрлүүгээ харж явтал замын голд гинэтгэн нэг нь дэндүү танилцаараа харагдхан тэр. Энэ бол олон жилийн өмнөх Үдэн сарны цуврал аллагын аим шиг тэрэгтэн тээж хүн байлаа. Олон жилийн өмнөх өнөө хар дарсан зүүчиг явдлыг санангуудаа дарга чонхоо өгтлээ ээж тээж хүнд харагдахаас эмээ яарн ногдно. Маргааш өглөөн тэрээр нүдэндээ итгэж чадахгүй өөрийгөө андуурсан эсгээ бахын тулд машины хяналтын камерыг улайран шалгаж гарлаа. Гэтэл гинэтхэн өнөөх аим шиг тээжүн түүний урд буй буудан дээр гараад ирчихсэн сууж байхан тэр. Тэрээр түүн рүү ааж охин төгөж очоод чанхаагийн хүзүүг хамаг хүчээрээ боож эхлэв. Азар энэ бүхэн зөвхөн түүний айдас дундаас төрсөн хий үзэгдэл байсан бөгөөд чанхаагийн чангаар хашгирах чимээг сонссон туслахуд нь өрөөнд гүйж орж ирснээр тэрээр саяныг ухаан ордлоо. Нөгөө талд боулингийн тэмцээнд ялагдаж сэтгэлээр унсан чөөн маш их туйлджээ.
Тэрээр сургуульд хийж байхдаа гурван сүнсэндээ гинэт уурлаж эсвэл ганцаараа өглөж гарлаа. Чоунийг ийм их шаналж байгааг харсан Жанжин түүнийг сэлхийгийн араас үргэлжлүүлэн зоригтой явахыг зөвлөн. Тэрээр Жанжинаас Та яагаад намайг сэлхийтэй заавал хамт байх гэж улаарад байгаа юм бэ? Бүр сэлхий миний зүүдэнд тасралтгүй үзэгддэг болчихлоо шүү дээ. хэмээн гайхаж асуув. Жанжин түүний зүүдний наривжилсан дүр зургийг асуухад Чоун зүүдэндээ юу харснаа нэгэнгүү тоожж өглөө. Үүнийг сонсон Жанжин цаашид нуу харахгүй болсныг ухаарч бүх хүнийг илчлэхээр шийднэ. Тэр зүүд бол зүгээр нэг зүүд биш. Та хоёрын 2000 жилийн өмнөх урд насны жинхэнэ дурсамж чинь юм шүү дээ. Сэлхий та хоёр урд наснда саршгүй барилгатай байсан учраас л энэ насандаа дахин зүүдээрээ холбогдож байгаа хэрэг. Энэ бол та хоёрыг хурдан бие бинийгээ таньж натансаасаа гэсэн далдсан юм. Хэмээн учрыг тайлбарлав. Гэвч манай зөрүүд илвчин залуу Та чинь зүгээр л олон ангид савнгийн дүр их үтснээсээ болоод солиороод байна штэ. хэмээн үл тоон. Хүмүүсийн нүдээр бол сэлхий Хесүү хоёр хэдийнэ үерхээд эхэлчихсэн мэт харагдах боловч яагаад ч юм Хесүүгийн царай туйлынх ядарсан, зүдэрсэн харагдаж байлаа. Энэ үед сэлхий аав ээж нь сургаггүй алга болсон гэх нэгэн хосыг дөнгөж гаргаж өгöd байтал Хесүү түүн рүү залгаж орой хамт хоолнд орохыг уриахад тэрээр шууд зөвшөөрсөнгүй. Маш соёлтойгоор татгалзах шалтгаан олж хэллээ. Үнэн хэрэгтээ тэр өдөр Хесүүгийн гэрлэх санал шууд тийм гэж хариулаагүй бөгөөд өөртөө бодох хугацаа хүссэн байж таарав. Тэрээр өөрийнхөө толгойд хизээнээс эхлээд илвчин Чоуны дүр төрх ийхүү гүн шургуулж орсныг өөрөө ч мэдэхгүй байлаа. Хесүүг сэтгэлээ илчлэх яг тэр эзэгтэй мөчөд сэлхийгийн толгой зөвхөн Чоун л бодогдож байсан бөгөөд бүсгүй сая өөрийнхөө жинхэнэ сэтгэлийг ухаарлаа. Хесүү сэлхийд хангалттай хугацаа өгөхөд бэлэн байгаагаа хэлээд түүний гараас зөөлөн атгсан бөгөөд харамсалтай нь энэхүү дур зургийг Чоун алсаас гараад буруугаар ойлгож гомдоо явсан түүхтэй байв. Гэвч тэдний энэ амар амгалан амьдрал тун удалгүй аимшигт үйл явдлаар сүрлээ. Өнөөх аав ээжигээ алга болсон гэж мэдүүлсэн хосууд эцэг эхийнхээ гэрт ирж хаалгыг нь маш чангаар нүцсэн боловч хинч хариулсангүй. Яг энэ мөчөд хажуугийн жаахан гүлэг газар руу харан ухаангүй хуцаж эхэлнэ. Хосууд нохоо хуцаж буй зүг рүү төхөж очтол хашааны өвсөн дороос ямар нэгэн зүйл цохож байх нь тэр. Тэд ойртож хармагцаа айсандаа газар шууд саваад унав. Үрсэн доороос хүний 2 хуруу цохож байлаа. Цагдаа нар хэргийн газарт шуурхай ирж хашаанаас нийтдээ 3 хүний хүүтэн цогцыг ухаж гаргав. Сэлхий байшин дотор орж наривчилсан шалгалт хийтэл угаалгын өрөөний баан тэрчигтээ байшингийн эзэн хөгшин хосуудын цусаар будагдсан байхыг олж харна. Алуурчин байшинд хүчээр нэвтэрч мохоо зүйлээр хөгшин хосуудыг маш хэрцгийгээр цогж хөнөөсөн бөгөөд бүр өөр газраас нэгэн оюутан залуугийн цогцыг авчирч энд нуусан байж таарна. Энэ агшин сэлхийгийн цагдаагийн хурц зүнсэн гинэцэрж тэрээр уцаа гаргаж ирэн хуанлага шалгалаа. Тэгтэл аимшигт аллаг гарсан тэр шөнө бүтэн сартай шөнө байж таарлаа. Тэрээр зочны өрөөг нэгэнгүү нэгжтэл өрөөний нэг булангаас маш олон шатаасан лаа оллоо. Бүх зүйл улам бүр ноцтой болж 10 жилийн өмнөх өнөөх бүтэн сарны цуврал алуурчин хорвоод иргэн ирсэн нь тодорхой боллоо. Туслахууд нь энэ хүү аимшигт нөхцөл байдлыг дарах чонхоод яаран илтгэсэн ч тэрээр айцаа нууж Энэ хэрэг бол зүгээр л дуурайлган үйлдсэн хэрэг байна. Жинхэнэ цуврал алуурчин 10 жилийн өмнө хэдийнэ өгсөн хэмээ уурсан зөрүүдлэн. Гэвч чанхаа дотроо өгтлээж байсан тул нууцаар мафийн бүлэглэлийн толгойлогч дээр очиж наад тэйчүүнийг чинь олж устгаад өгвөл танаа хууль бус бизнесийн газруудыг цагдаа нар хизээж шалахгүй нүдэ айнаад өнгөрнө шүү гэсэн том шагнал амлана. Мафийнхны ажил үнэхээр шуурхай байлаа. Тэд алуурчин тэйжүүний зургийг гартаа амагцаа сүүл хотыг бүх болон дохоогоор хүмүүсээр тасралтгүй сураг гаргаж эхэлнэ. Энэ үеэр сэлхий хэргийн газрын хяналтын камерыг шүүн үзэж байгаад алуурчин нэг хөлн доглон алхаж байгааг олж харлаа. Тэрээр энэ бол гарцаагүй 10 жилийн өмнөх бүтэн сарны алуурчин мөн гэдэгт итгэж байв. Хөршүүдийн өгсөн мэдүүлэгч хэрэг гарсан цаг хугацаатай яг таарч байсан бөгөөд харин Хесүү түүнийг хангалттай нотлох баримт биш гэж үзв. Тэрээр яаран мөрдлөх хийх нь олон нийтийн дунд эврэгэн шууган тарж магадгүй хэмээн болгоомжуулж байлаа. Аавынхын нөхөлтэй холбоотой энэ хэрэг өөрт нь ямар их үнцэнтэйг Хесүү огтхон ч ойлгохгүй байгаад сэлхий туйлаас их бухимдаж хашгичж гарлаа. Хесүүд найдах найдвар тасарсан тул бүсгүй шуудал Чоун болон түүний сүнсэн багыг санаж тэднийх рүү яаран очино. Яг энэ үед 3 сүнс Чоун сэлхий хоёрын урд ба одоо насны хачиргалтай хувь тавилангийн тухай дунд нь орон хэлэлцэж суув. Тэдний хуучилж байтал сэлхий гүйж орж ирээд бүтэн сарны цуврал алуурчин эргэж ирсэн тухай мэдээг дуулгалаа. Чөтгөр эргэж ирснийг сонсоод бүгдийнхэн дотор харанхуулж Жанжин Чойгүм 10 жилийн өмнө түүнийг далаан гүнд хэдийнэ бүр нүсэнд лацдсан тул тарин шившлгэн задарсан байх хэмээн үгтлээ сандарна.
Далаагийн үгийг сонсоо сэлхийгийн толгой саяхан далаа сургуу алга болсон далаачдын хэрэг. Тэр дундаа өнөөх цуврал алуурчинтай усны дусал мэт адилхан тэчүүний дүр зураг зурсгийн орж ирнэ. Тэр залуу ой санамжаа алдсан дүр үзүүлэн тосгондоо эргэж ирсэн бөгөөд бүтэн сарны шөнө өнөөх аимшиг чөтгөр түүний биеийг удирдан ирсэн байх өндөр магадлалтай байлаа. Хэрв тийм бол Жанжин Чойгум сэлхийг дагуулan хэргийн газарт очиж чөтгөрийн тарьсан цус даалгыг заавал зогсоох ёстой байв. Далайн ёроолоос гарч ирээд удаагүй байгаа тул чөтгөрийн хүч одоогоор харьцангуй сул байлаа. Тэднийг ийхүү төлөвлөж байтал цагдаагийн хэсгээс сэлхий рүү яаралтаа залгаж бүсгүй төрүүлээд хэргийн газар руу яаран одно. Жанжин түүнийг хамгаалахаар араас нь дангарахад өрөөндөлдсөн бөө гүмүү чөвнөөс Жанжин сүнсийг бидээ оруулахыг чин сэтгэлээсээ гуйв. Жухамхүү тэр зөвшөөрч өөрийн биеэ даатгсан цагт л Жанжин Чойгум өөрийн хязгааргүй агуу сүрхүчийг бүрэн гаргаж чадах байлаа. Гэвч манай зөрөө дэлвчин залуу өөрт нь ямар ч хамааралгүй чөтгөртөө тэмцэхийн тулд өөрийн биеэ сүнсэн даатгаж бөө болохоос шуудхан татгалцлаа. Яг энэ мөчөд бөө гүмүү түүнд 10 жилийн өмнөх нуугдаж байсан хатуун нэг дэлгэнэ. Чөөнийг сургуульд байх үед өнөөх цуврал алуурчинтай маргаан үүсгэж байсан бөгөөд алуурчин өшөө авахаар тэдний гэрийн хаалгыг эвдэн дайрч чөтгөрийн сүнсийг төгжсөн байсан нандин хулсан хоолойг хагалж орхижээ. Хулсан хоолой хагарснаар доторх чөтгөрөн судлагдаж өвөө саагамн тэрхүү аимшиг чөтгөрийг зааж дацдахын тулд хамаг амьдрал цусаа юулан байж тэмцэн төвхтэй байв. Өвөө нь хайртай ачуу чөвөнийхээ энэ аимшиг дүннийг хിവэрэ мэдээд шаналх үе гэж айсандаа бүх бурууг өөртөө өөрч насан өвд болтлоо хилэс хэрэгтэн шиг амьдэрсэн байж. Сая нэг өвөөгийнхөө насан туршдаа амссан тэрхүү агуу их шаналл золиослыг ухаарсан чөөн толгой гутаалган өөртөө өгтлээ гимшид сууна. Нөгөө талд тэчүүний биддэг чөтгөр шүний харанхуй гудамжаар ганцаараа алхаж байтал гинэтхэн бөөм мотоциклийн чимээ хадаж мафийн түүнийг эргэн тойрон бүслэн авлаа. Хичнээн олон зэвсэгтэй ирчүүд өөдөөс нь далааж байсан ч шуналт чөтгөр огтхон ч айсангүй. Тэрээр хоёр гараа хамах хүчээрээ зангидан нүүрэндээ туйлын аимшигтай зэвүүн нэмсэглэл тодруулна. Удсангүй сэлхий хэргийн газраас яаралтаа дуудлах үлэн авч шуурхай хүрэлцэн эртэл харанхуй гудамжинд хар малгайтай цамц өмсөн нэгэн залуу эргэж харан угаангүй зогтож байлаа. Тэрээр хамт олонтойгоо нийлж байгаад өнөөх залуу күүн газар дээр нь хүчтэй шидэн унгаж хөдөлгөөнгүй дарав. Гэвч малгайг нь хуу татан шалгатал тэр залуу Би зүгээр л мафийн энд юу хийгээд байгааг сонирхож харахаар дагаж явсан юм хэмээн сандарч өгүүлв. Тэчүүний биедэх жинхэнэ чөтгөр хэдийнэ тэндээс зугтаад оцсон байж таарлаа. Зугтаж авсан чөтгөрийн ард гинэтхэн маш сүрлэг танил дуу хадлаа. Энэ бол Жанжин Чойгум байв. Жанжин урагш огл өсрөн чөтгөрийг газарт хүчтэй цохон унгаж өнгөрсөн насанд үүссэн энэхүү цус өшөөг одоо бүрмөс нь дуусах цаг нь болсон хэмээн зандрав. Тэр хоёр юу ч хэлэлцэхгүйгээр агаар зүр бүсийн хүчээрээ хэрцгийгээр тулалдаж эхэлнэ. Энэ үеэр харшийн өрөөнд бөө гүмүү чөөнд зориулж чөтгөрийн эсрэг хэрэглэх тусгай тарин шившлгийг бэлдэж байв. Уг таринтай тууцыг чөтгөрийн бие дээр нааж чадвал түүний юр бусын хүч нь түр хугацаанд боогдож хол зугтаж чадахгүй болох байлаа. Тэднийг ийхүү бэлдэж байтал өрөөний гэрлүүд гинэтхэн хүчтэй анивтаж унтарч эхэлнэ. Жанжинд ямар нэгэн аимшиг зүйл тохиолдсныг мэдсэн гүмүү чөөнийг дагуулan хаалгаар яран гартал Жанжин харшийн үүдэн биеийн тэр чихтэй хүнд бэртэж цусандаа будагдчихсан хэвтэж байв. Учир нь тэр өөрийн залгамжлагч болох чөөний бид ороогүй байсан тул хангалттай хүч чадал гаргаж чадалгүй чөтгөрт ийхүү хүнд цохиулсан байлаа. Чөөн болон өнөөх чөтгөрийн дунд 2000 жилийн өмнөх урд насанд нь ямар аимшигтай ус хонзон байсан бэ гэвэл тулалдааны өмнө чөлгөр уурсан хашгирч Чи миний хамгийн нандин зүйлийг хулгайсан химээ занаж байсан бөгөөд 2000 жилийн өмнө тэрхүү үзэсгэлэнт гүнжийг булааж бүр амийг нь хүртэл бүрлгэж байсан түүхтэй байж. Чойгомч чөтгөр өшөөгөө авахаас нааш хизээч зогсохгүй бөгөөд түүний гол зорилго нь чөөний амийг таслах эсвэл түүний биеийг бүр мөсөн эзэмдэх явдал гэж таамаглана. Жанжин чөөнд хандаж тэр чөтгөртөө тэмцэхдээ биеэ бэртээж цус гарахаас өгтлээ болгоомжлоорой. Учир нь чөтгөрүүд хүний цус гарах мөчөд биед нь шуургалж ухаан санаа бие махбодыг нь тэр чигтэн өдөрдөн эзэмддэг хуйлтай химээн захив. Үүнийг дахин сануулсаар Жанжин ухаалдан унлаа. Жанжины сүнсэн хүч бүр мөсөн сарниж богино хугацаанд сэргэх боломжгүй болсон тул гүмүү бөөгийн зүйлснөөр тэрээр хүчээ нөхөөр шүтээний тавцандаа иргэн орлоо. Чөөний царай улам бүр ноцтой болов. Энэ үеэр цагдаагийн хэсэгт сэлхий баривчлагдсан сэжигтнийг байцааж байхдаа мафийн бүх залуус ердөө ганцхан хүнд бүр мөсөн бот нэргүүлсэн гих аимшигт мэдээг дуулаад шоконд орлоо. Сэжигтэн
Тэр залуу ямар нэгэн тийм юр бусын хүчтэй мэтэл байсан. Түүнийг зүгээр л гараа сунхад манай залуус агаарт өөртөө нисэж очиод хүзүүгээрээ боогдож байсан. Үнэхээр сонирм. Химэн айж чичрэн өглөө. Үүнийг сонсон Сэлхий нэг л биш байгааг ухаарч 10 жилийн өмнөх чөтгөрийн зургийг гаргаж үзүүлтэл сэжигтэн шууд л мөн бай химэн баталлаа. Өнөөх чөтгөр Чөөний тухай мэдээлэл хайж түүнийг чиглэсэн гэдгийг дуулаад Сэлхий сандарч Чөөн рүү хамаг хурдаараа машин авнан давхилаа. Түүнийг ирэхэд залуу нь ямар ч харах сориггүй зүгээр байсан. Сэлхий түүнийг дээрээс нь доош нь нэгнгүй шалгаж байж сая нэг цээж дүүрэн гүнзгий амьсгаа авч тайвширна. Түүний утасных нь цэник дуусчихсан байсан тул Сэлхийгийн дуудлагыг авч чадаагүй байж. Ингээд тэд хамтдаа чөтгөрийн эсрэг хэрхэн тэмцэх тухайгаа зөвлөлдөж эхэллээ. Чөөн Тэр чөтгөрч гэсэн маш хүнд шаргацсан байж л таарна. Үгүй бол хүчин суларсан Чөөгөөмийг тэгж амархан тавиад явуулахгүй байсан шүү дээ. химэн таамаглана. Гэвч ямар ч аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Сэлхий одооноос эхлэн Чөөнийг өдөр бүр 24 цагийн турш дэрэгдээс нь салж хянах бүр хамгаалалт авахар эрс шийдлээ. Чөөн гаднаа дургуутсаж байгаа дүр зүйлсэн сэтгэлийнхаа гүнд бүсгүйн энэ халамжинд маш их баярлаж суув. Сэлхийгийн дотны найз бүсгүйн түүнийг Чөөний гэрлүү нүүх гэж байгааг дуулаад гайхаж хоцорлоо. Найз нь түүний нүднээс Чөөний гэсэн хайр дурлалын оч бадарч байгааг шууд олж харсан ч зөрүү Сэлхий үүнийг үгүйсгэж би зөвхөн гэмт хэрэгтнийг барихын тулд л ингэж байна. Химэн зүтгэсээр Чөөний харшид нүүж ирлээ. Харшид зочдод зориулсан сул өрөө байхгүй байсан тул Чөөн өөрийнхөө унтлахын өрөө бүсгүүд найр тавин чөлөөлж өгнө. Сэлхий орон дээр сууж байгаад орны хажуугийн шүүгэн дээрээс нэгэн жижигхэн хайрцаг болж харлаа. Нэгэд үцтэл дотор нь гоёмсог эмхтэй бүгж байгаа нь тэр. Түүний гайхан харж байтал Чөөн сандарсаар өрөөнд гүйж орж ирээд Чи доторхыг нь харчихсан уу? химэн асуув. Сэлхий сандарсандаа үгүй гэж худал хэлтэл тэр хайрцгийг шууд шүүрэн авч энэ бол Зүгээр л миний элбэндээ ашигладаг хэрэгсэл байгаа юм л та. химэн сандарч тайлбарлав. Яг энэ мөчид Сэлхийгийн гидсэн өлсөндөө чангаар дуурч орхилоо. Чөөн түүн зориулж бэлэн гомж ханахаар галтгооны өрөөлөгөө орно. Сэлхийч зүгээр суулгүй түүнтэй хамт гомж ханахаар галтгоонд хамт зогсноо. Тэд маш олон төрлийн амттай хачир материалуудыг нэмж хийснээр хоол нь дэндүү амттай харагдаж байлаа. Өөрийнхөө биеийн галбирыг хадгалахын тулд олон жилийн турш бэлэн гомь амсаагүй байсан Чөөний арааны шүс асгарч тэрээр Аюул да би ганцхан балгаад үсчихэд хөө. химэн гуйв. Гэвч тэр ганцхан хазчаад өөрийгөө барьж чадлагүй Сэлхийгээс хоолыг нь булаавч Сэлхийг гүйцэтгэхгүй тул хоолны саваа тэрсээр ширээгээ тойрон ухаангүй зүхтэж гарлаа. Хоолоо цадтал эцснийхээ дараа Сэлхий за ингэцгээ эхлээд 3 сүнсний тусламжтайгаар чөтгөрийг олоод дараа нь энэ цахилгаан бороохоогоор түр хугацаанд зохиж унгаад гүмүү бөөгөр чөтгөрийг буцааж зайлуулах зан үйл хийлгэцгээе. Болж гинөө химээ нарийн төлөвлөгөө боловсруулав. Гэвч Чөөн Чөтгөр хэдийнэ өөр хүний биед орчихсон байгаа. Түүнийг таних цорын ганц арга бол эргэн тойрны хүмүүсээс хэн нэг нь гинт маш хачиргалтай зөвүүн ааш гаргаж байгааг анзаарах хэрэгтэй шүү. химэн хэллээ. Чөтгөрийн тухай яриа дуусны дараа Чөөн ярианы сэдвийг зориуд Хээсү рүү эргүүлж Та хоёр үерхэж байгаа юм биш үү? гээд сэмхэн тандлаа. Сэлхий тэр дороо өгөөсгөж өөрийгөө сингл хിവэрэ байгаагаа дуулахад Чөөний дотор тэр дороо нартай сайхан өдөр шиг сэргээд явчихлаа шүү. Гэвч Сэлхий араас нь Хээсүг маш ихээр магтаж аавыг нь өөд болсон тэрхүү аимшигтай хэцүү цаг мөчид тэр үргэлж дэргэдэн байж тайтгаруулж тусалдаг байсан хүн юм шүтэ химэн дурслаа. Үүнийг сонсон Чөөний дотор харанхуулж тэрээр маш ихээр гомдон шанална. Сэлхийч байдлыг анзаараад ярианы сэдвээ яаран өөрчлөлөө. Чөөн өөр юу ч хэлсэнгүй. Зөвхөн бөө гүмөгийн өгсөн өнөөх чөтгөр дарах таринтай хитэн туузыг Сэлхийгийн халаас руу нууцаар шургуулж өчгөөд өрөө рүүгээ чимээг өхөн алхаж одно. Нөгөө талд тэднийг ангуужлахаар зэхэж буй шуналт чөтгөр туйлаас их хилэгнэж Би жанжин Чөөгөө Чөөн хоёрын ухаан санааг бүр мөсөн балартуулж үгүй хийхдээ л хийх болно. химэн занаж суулаа. Тэр шүн Чөөн тагтан дээр унтаад өгчихсөн Сэлхийг хараад түүнийг аажихан өргөж өрөөнд нь оруулж хөвтүүлээд дээрэс нь хүнжлөөр зөөлөн учна. Түүнийг нойрсох үед тархинд нь урд насныхын дурсамжууд дахин араасаа хөврлөө. Нарны дулаан гэрэл тусан талбайд Сэлхийтэй усны тусал мэт адилхан нэгэн гүнж бүсгүй жаахан хүүхдүүдтэй хамт цаасан шуун нисгэн баясаж байх бөгөөд чөтгөр Чөөнийг Энд эндүү зөөлөн сэтгэлтэй байна. Тэр цуврал алуурчны моргодол хүншд зөвхөн цөллөгч явуулах ял амуусан. химэн давхаргаж байв. Гүнж бүсгүй өөрийг нь үзэн ядаж байна гэдгийг дуулаад Чөөн зүүдэндээ маш ихээр шаналн завлаа. Маргааш өглөөн тэрээр зүүднийхээ аимшиг төр зургаас болоод чангаар хашгиран сэрж буудан дээрээсээ шууд газар түнхрэн унчив.
Тэрээр эдгээр зүүднүүдийн цаад учир занглааг олж чадахгүй туйлан ихээр гайхаж сууна. Яг энэ мөчөд Аароноос яаралтай дуудлага ирж Чөөн компани руугаа шуурхаа хөдлөлөө. Энэ хооронд сэлхийг гэртүүлсэн 3 сүнсэнд маш чухал үүрэг даалгавруудыг хувааж өгөв. Тэд чөтгөрийн сургийг гаргахаар 3 баг болон тал тийш хуваагдан одлоо. Сэлхий ажилдаа дэндүү их яарч байсан тул явхдаа өөрийнхөө хитвчийг газарт гээчихснээ огт анзаарсангүй. Унсан хитвчийг Чөөн авч үзтэл өнөөдөр сэлхийгийн төрсөн өдөр байж таарнаа. Түүний толгойд гинэт нэгэн гайхалтай санаа орж ирлээ. Оройн ажлаа тараад түүнийг харахад Чөөний харш тэр чихтэй тас харанхуй байлаа. Цонхны урд нэгэн үл таних сүүдэр зогсож байхыг харамгцаа. Цагдаа бүсгүй зүүн совингоороо бууга суглан авч байлдааны бэлэн байдал шилжчихлээ шүү. Түүнийг аажуухан урагш төхөж очиход өнөөх сүүдэр улам бүр ойрцоор л байв. Гэтэл гинэтхэн өмнө нь гэрэл асч гартаа гоёмсог цэцгийн баглаа барьчихсан Чөөн төрсөн өдрийн баярын дуудуулсаар гарч ирхэн тэр. Чөөний энхүү урд өмнө нь хизээж гаргаж байгаагүй. Хачин сонин зан харамгцаа сэлхий түүнийг чи бүр чөтгөр давтчихжээ химэн шууд андуурч халааснасаа шинжүүний шүршигчээ гаргаж ирээд нүүрлэн шууд шүршиж түүний газар дээр нь барьжлаа давчглаа. Баяр хүрэх гэж байсан газар бүүн хашгираа өмнөдөгдөж 3 сүнс яаран гүйж ирж байж л сэлхийг арай гэж салган авлаа шүү. Байшингийн гэрэл бүрэн асгад Чөөний төрсөн өдөр тэмдэглэх хамаг урам нь хугарч дэндүү нарийн бэлцэн гинтийн бэлгэн ийхүү баларсан туйлын их богомдож суулаа. Цагдаа бүсгүй саяныг өнөөдөр өөрийнх нь төрсөн өдөр байсныг санаж Чөөний бэлцэн нандин бэлгийг хүлээн авч 3 сүнсний хамт төрсөн өдрийн лагаа үлээж баяслаа. Баярын дараа манай хоёр тагтан дээр тухлан сууж халуун цай ун хуучлана. Бүсгүй зөвхөн өөрийгөө л боддог хувиа хичээсэн Чөөн шиг залуу бусдын төрсөн өдрийг ийхүү тэмдэглэж өгсөн туйлаас их гайхан баярлаж сууна. Тэд бие биенээ таньснаас хойш тохиолдсон дурсамжуудаа хуваалцахад тагтны уур амьсгал маш халуун дулаан романтик болов. Сэлхий энэ дашрамд түүнээс "Ингээд чиний төрсөн өдөр хизээ болдог вэ? Дараагийн удаа би чиний төрсөн өдрийг заавал маш гоёор тэмдэглэж өгнө заа юу" хэмээн амлалаа. Маргааш нь жүтгэр давцсан тээжүн өндөр барилгын орой дээр зогсож тэднийг дээрээс нь маш зэвүүнээр ширтэн зогсож байв. Жүтгэрийн улааран ангуучилж буй дараагийн гол байна. Өөр хинч биш сэлхий байлаа. Түүний гудамжаар алхаж явахдаа замын тусгал толноос ямар нэгэн сонин аимшигт инээрэг мэдэрч толгоогоо дээшүргэн харна. Хэрэг бичсэний гадарсан бүсгүй хажуугийн гимгүү иргэдийг аюул дүртүүлэхгүй тул хамт явсан цагдаа Янролыг өөр зүг рүү эргүүл дэлгээж хоёр хуваагдаж авахаар боллоо. Тэгээд газар доорх яван хүний хонгол руу орохдоо өөрийнхөө нууц дуу хураагаурыг асааж амжина. Сэлхий эргэж харан өөдөөс нь ирж буй чөтгөртөө шууд нүүрс тулна. Бүсгүй чөтгөрийн үйлцэн аимшигт хэрэгүүдийг нэг нэгэнгүү тоочж хэлчихэд урд нь бууга шууд далаан гаргаж ирэхэд чөтгөр сэлхийг 10 жилийн өмнө өөрийнх нь хөнөөсөн өнөөх зориг цагдаагийн охин гэдгийг дуулаад нүүрэндээ басамжилсан инээмсэглэл тодруулна. Түүний хувьд хүний амнаас юу ч биш үнцэнгүй зүйл байлаа. Чөтгөр түүн рүү алхам алхмаар улаан дөхөхөд бүсгүй гохоо дарахаар зэхэрж байтал гай газар доороос гихчээр цагдаа Янрол гинэт дундуур нь гүгээд ороод ирлээ. Залуу цахилгаан буугаараа чөтгөрлөө шууд бууцсан боловч энэ нь чөтгөрийн бид өчүүхэн нөлөө үзүүлсэнгүй. Тэрээр Янролыг ганцхан хөдөлгөөнөөр хоол шидэж орхиод сэлхий рүү дахин дайрав. Гэвч сэлхийгийн нүүрлүү тулж очоод халдлага үлдэх яг тэр агшин чөтгөр бүсгүйн царайг хармагцаа түүнийг урд насандаа өөрийнх нь ухаангүй хайрлаж байсан өнөөх гүнж бүсгүйн хувилгаа мөн гэдгийг саяныг олж харав. Хитгэн хормын дотор чөтгөр бодлоо бүр мөсөн өөрчилж сэлхийг хорлолгүйгээр эргэж харанхуй хонглоос чимээгүйхэн алхан одлоо. За энэхүү киноныхаа парт 2-ыг энэ хүргээд өндөрлөж байна. Төрсөн өдрийн бэлэг барьсан элевчин залуугийн нүрлүү. Шинжүүний шүршиг цацсан хөвгөлтөө паян тагтан дээр бие биедээ амлсан нандаа амлал. Гэвч тэдний хайрын түүхийг сүрүүлэхээр ирсэн. Өнөөх аимшиг чөтгөр сэлхийгийн царайг хараад урд насных нь хайрт гүнж мөн гэдгийг ухаарсан. Урд насандаа Чөөнд хайртай эмэгтэйгээ алдаж чөтгөр болон хуурсан тээчүүний өшөө авалтын төлөвлөгөө одоо ямар аимшигтайгаар өөрчлөгдөх бол. Сэлхий Чөөн хоёр энэхүү 2000 жилийн өмнөх цуст гурвалжин харилцааны занглааг яаж тайлах бол? From Now On Showtime киноны дараагийн маш хурц трейлер хайр дурлалын эдрэгтэй ангиудын товчлолыг цаг алдалгүй үзэхийн тулд сувгтаа subscribe хийж лайка дарахаа мартва. Дараагийн шинэ ангиар уулзцай баяртай үзэгчдээ.